Сайн байцгаана уу? Амбултор подкастын хамгийн эхний дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Намайг Гэрлээ гэдэг Амбултор подкастын хөтлөгч. Тэгэхээр Амбултор гэдэг нэрнээс бидний ярилцах сэдв болоод та бүхэнд хүрэх мэдээлэл тодорхой байгаа ах гэж бодож байна. Бид нэр эрүүл мэндийн мэдлэг мэдээллийг найдвартай ихсруулжаас шинжлэх ухааны үндэслэлтэй гол нь цогц хэлбэрээр та бүхэнд хүргэхийг зорин ажиллах болно. Тэгэхээр өнөөдөр хүрэлцэн ирсэн зочтой та бүхэнд танилцуулъя. Анагаах ухааны магистр, ахлах цэргийн эмч, улсын 1-р төв эмнэлгийн дотоод шүүрэл судлал, диабетийн төвийн эмч Дарима хүрэлцэн ирсэн байна. Та бүхэнд танд баярлалаа. Хүн судлалын ухааны магистр, Медиклиник эмнэлгийн эмнэлэг зүйн хоол зүйч Санчир хүрэлцэн ирсэн байна. Хүрэлцэн ирсэнд баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр бас манай үзэгчдийг төлөөлж бас нэгэн зочин хүрэлцэн ирсэн байна. Манай ээж хүрэлцэн ирсэн байгаа. Манай ээжийг Цэнцүрэн гэдэг. Тэгэхээр бас ээжтэй анхны подкастын зочноор оролцохоор зөвшөөрсөнд баярлалаа. Тэгэхээр манай подкастын хамгийн ихний сэдвийг та бүхэн барыг таасан баг гэж бодож байна мэдээж. Янз бүрээр хэлдэг. Сахарын өвчин, чихрийн шижин, ерөнхийдөө диабет гэж нэрлэдэг. Энэ өвчний талаар бид нэр ярилцуулна. Тэгэхээр хамгийн ихний асуултаа Дарима эмчээс асуумаар байна. Ерөнхийдөө яг нэршлийн хувьд яг яаж нэрлэдэг юм бэ? Хүмүүс одоо ам дамжаал янз бүрээр хэлдэг штеп. За тэгээд нэршлийн хувьд бол ерөнхийдөө чихрийн шижингийн урдл гэвь одоо предиабет, чихрийн шижин хэв шинж 1, чихрийн шижин хэв шинж 2, одоо сүүлийн үед бол диабет гэдэг нэршилтээр одоо ерөнхийдөө олон улс бол тэгж ярьж байна. Яагаад энэ диабет гэж байгаа юм гэхээр одоо нөгөө ялгарлан гадуурхах ажлын байрны дарамт ч гэх юм уу энэ байдлаас үүдээд одоо нэршил нь бол диабет гэдэг нэршилтээр ерөөхдөө тогтож байгаа. Гэхдээ цаашд бол манай Монгол улс бол энэ нэршлээ улам одоо төвийн дэлгэрүүлэх шаардлага бол нийт цаашд бол гарч ийн гэж харж байгаа. Одоо тэгэхээр яг нэршлийн хувь дээр тогтоод цаашдаа ард иргэддээ бас энэнийхээ талаар таниулахгүй болвол хүмүүс ч ам дамжаал янз бүрийн нэршлэр нэрлэдэг шүү дээ тийм. Гэхдээ ихэнхдээ нөгөө өвчтөнгүүд маань амлалтороор ингээ үйлчлүүлж яхад та хэдэн онд чихрийн шижин онцлогдсон бэ гэхээр би сахартай л гэдэг. Тэгэхээр сахар гэдэг онш бол байхгүй. Тэгвэл ард иргэдэд өөрсдөө зохиож гаргасан онш гэж бол үзэж байгаа. За тэгээд энэ нэршлэр нь одоо нөгөө бидний чихрийн шижингийн өдөр дэмжин дээр болохоор чихрийн шижин хэв шинж 1, 2 жирэмсний чихрийн шижин гэдээ орсон байгаа. Энийг бол цааш диабет гэдэг нэршлэр бол сольж одоо олон улстай хөл нийлүүлэлт алхах шаардлага бол гарч байгаа. За тэгэхээр ерөнхийдөө Монгол нэршил маань бол чихрийн шижин тий. Тэгэхээр хэдүүлээ одоо яг энэ сэдвийг цогц хүргэхийн тулд яг чихрийн шижин гэж яг юу юм бэ гэдгийг манай подкастын сонсогч үзэгчдэд хэлж өгье. Ерөнхийдөө хүмүүс юу гэж ойлгодог гэхээр ганцхан нөгөө цусан дотор л сахар эсгээр чихрийн шижин гэж ойлгоод байдаг. За хөлний улаас толгой хүртлээ их бага аргалт дээр эргэлдэж байгаа цуснд байна сахар ихсэж байгаа. За энэ нь яаж ихсэж байгаа гэхээр нойр булчиргаа беттэй эсээс инсулин ялгараад энэ цуснд сахарыг одоо зохицуулж эс рүү зөөвөрлөлт үйл ажиллагаа явуулж байгаа хэвээр. Энэ процесс алдагдсантай холбоотойгоор өлөн глюкозын өөрчлөлт чихрийн шижин гэсэн онш бол тавигдж байгаа. Энэ мань өөрөө бодис солилцооны архаг өвчин байх нэ. Тэгэхээр цусандах сахар яахаар ихсдэг вэ? За цусандах сахар ихсэх маш олон шалтгаанууд байж байгаа. Нөгөөтэйгөр нойр булчиргаас ялгарч байгаа инсулины дутагдлаас бол цусандах сахар ихсэж болно. Инсулины төсвөржилт буюу дөжрөл гээд зүйлүүдээс бол цусандах сахар ихсэж болно. Сүүлийн үед бол нөгөө хоолтоос холбоотойгоор хит их үсгэлэн явж яснаад хит их хоол идэх нь бас цусандах сахарыг гипергликемийг бас үүсгэж идэг. Нөгөөтэйгөр сүүлийн үед бол бид нэр эргэжтэн шилжүүлэн суулгасны дараах хүмүүс нэлийн одоо цусандах сахарын хэмжээ бол ихсээд байгаа. Энэ нь болохоор нөгөө тархлаа дарангуулах эмээ өөрөө цусандах сахарыг өөрөө ихсгэж идэг. За мөн гломеруло нефриттэй астмтай ингээ гормон эмчилгээ одоо байнгын шаардлагатай хүмүүс маань эмийн шалтгаанд одоо
гипергликеми бол үүсээд байдаг. За тэгээд мөн одоо дотоод шүүрлийн ямар нэг эмэггийн үед бас гипергликеми бас үүсч болж идэг. Маш олон эмэггүүд бас байж идэг. Энд болохоор нөгөө жирэмс нөгөө олон үнд өвчнө уйлах хам шинж гэдэг гэх мэт маш олон зүйлүүдээс бол цусндаа сахарын хэмжээ ихсэх бүрэн боломжтой гэж харж идэг. Ганцхан сахартай хүн цусндаа сахар ихсэхгүй. Энгийн хүнд ч гэсэн хоол идсний дараа цусндаа сахар тодорхой хэмжээгээр ихсээд хангалттай хэмжээгээр инсулин ялгараа цусндаа сахараа зохицуулаад нормал хэмжээнд барьж идэг юм байна. Тэгэхээр би одоо ингээд яг хамаатан садна ажиглангууд манай ээжийн тал ерөнхийдөө бүгдээрээ л сахартай нас ахаад эхлэнгүү те бүгд сахараар онцлогдоод эхэлсэн байхгүй юу. Тийм болохоор ер нь сахар яг юунаас болж үүсдэг? Одоо би бол жишээ нь удамшлын гаралтай надад бол ирээдүйд бол сахар байх боломжтой байна гэж харж байгаа байхгүй юу. Тийм болохоор удамшлын байна уу? Эсвэл бас одоо цэвэр одоо хооллолт сахарын өвчин гэл тэнгууд хүмүүс чинь ингээл за сахарлаг чихэртэй юм хидэд байгангууд л сахартай болчт юм байна гэж ойлгодог шүү дээ тий. За тэгэхээр нөгөө энэ өвчнөд нөлөөлж байгаа эрсдэл хүчин зүйлүүд гэж байгаа. Өөрчилж болохгүй хүчин зүйл, өөрчилж болох хүчин зүйл гэж байгаад байгаа. Тэгэхээр өөрчилж болохгүй хүчин зүйл нь юу гэхээр нас байж идэг байхгүй. Тэгтэл чихрийн шижээ хэв шинж нэгтэй хүүхдүүд маань өсвөр залуу үедээ ихэнхдээ онцлогдож идэг. Хэв шинж хоёртой хүмүүс маань 35-аас дээш ахмад насндаа бол онцлогдож идэг. За насыг бид нар бол өөрчилж чадахгүй. За удамшлыг мөн өөрчилж чадахгүй. Гэтэл удамшил чихрийн шижийн хэв шинж нэгтэй хүүхдүүд маань ээж нь чихрийн шижинтэй бол өвдөх магадлал 1-3, аав нь чихрийн шижинтэй бол хүүхэд нь 3-аас 6%, ах эх чинь төрсөн ах эх чинь чихрийн шижинтэй болвол тухайн хүүхэд маань яг нь 3-аас 6% өвдөх магадлалтай. Мөн нэг үндгийн хэсэг байх юм бол 25-аас 50% чихрийн шижийн хэв шинжнийгээр өвдөх эрсдэл бол өндөр байж идэг. За удамшдаг гэсэн үг байна шүү дээ. За тэгтэл чихрийн шижийн хэв шинж хоёртой хүмүүсийг харахад ээж аав нь чихрийн шижинтэй хэв шинж хоёртой тэгээ хүүхэд нь өвдөх магадлал 40% байж идэг. Гэтэл хэв шинж хоёртой хүмүүс нэг үндгийн хэсэг нь бол бүр 90-100% чихрийн шижийн хэв шинж хоёроор өвдөх ийм удамших магадлалтай байж идэг байна. Тэгэхээр бас энэ өвчнөд удамшил бас нөлөөлж идэх хүчин зүйл байна гэж үзэж байгаа. За нөгөө өөрчилж болох хүчин зүйл дээр нь болохоор саяны таны хэлдгээр амьдралын хэв маяг, хоол хүнс хөдөлгөөн, стресс, нойргуудал гээд бүх хүчин зүйлүүд маань орж идэг. За тэгээд хоолтын талаар амьдралын хэв маягийг яаж өөрчлөх талаар санжир хоол зүүж маань зөвлөгөө өгөх бах. Стресс, нойргуудал хоёр бол цусны дах сахарыг хяналтгүйгээр ихсэж идэг хүчин зүйл байж идэг. За хөдөлгөөн гэхээр одоо бид нэр 1990-ад оны өмнө болоод бид нар хотчлд баг байх үед бол бид нар яг нь явган яваад ажилдаа очиод буцаад гэрлүүг алхаж ирдэг ч юм амьдралын хэм маяг нь арай өөр байсан бол одоо ингээд хотчлд суурин болоод ирэнгүүт амьдрал нөгөө шин инновацууд нэвтэрж байгаатай холбоотойгоор нөгөө машинаар яваад ажилдаа очиод буцаад гэртээ машинаар ирээд буудан дээрээ суугаад киногоо үзээ тэгээд унтж байгаа байдлууд нь одоо энэ хөдөлгөөний хомсдлоос бас энэ чихрийн шижийн хэв шинж хоёр түлхүү үүсэж байгаа гэж харж байгаа. Ерөнхийдөө илүү дэлжинтэй тархалттай хүмүүсийн 90% нь чихрийн шижийн хэв шинж хоёр болдог. За тэгэхээр бид нар энэ дээр ямар менежмент барих хэрэгтэй гэхээр 7 хоногт бид нар доотлон 5 өдөр нь дасгал хөдөлгөөн хийх шаардлага гарч байгаа. Тэгээд нэг удаа эрчимтэй дасгал хийгээд орхих биш, удаан хугацаанд давтамжтай өдөр болгон ингэж хийх нь үр дүнтэй юм байна гэж үзэж байгаа. За тэгээ биеийн жингийн 10-аас 15%-ийг л бид нар хасахад энэ эрсдлээс бид нэр одоо өөрийгөө бүрэн хамгаалах боломжтой гэж харж байгаа. За тэгэхээр бас эхний үед гардаг шинж тэмдгүүдийн талаар асуумаар байна л да. Ямар шинж тэмдгүүд илэрх юм бол за би ер нь үзүүлэх харуулах хэрэгтэй юм байна гэд дохио авах хэрэгтэй вэ? За ерөнхийдөө бол чихрийн шижийн хэв шинж нэгтэй хүмүүс эрт үед бол эмнэлзэн шинж тэмдгүүд бол илэрж идэг. Энэ их уух их шиг гинт жингийн алдагдлалд орох одоо байх ч юм уу тэгээд гетацтазын комби юм уу байдалд орж бол эрт үедээ онцлогддог. Харин чихрийн шижийн хэв шинж хоёртой хүмүүс маань бол шууд эмнэлзэн тэмдэг шинж тэмдэг предиабеттэй болон диабет 2 хоёртой хүмүүст маань болохоор эмнэлзэн шинж тэмдэг айж илэрж идэг. Тэгээд энэ хүмүүс маань тэр үедээ яг нь гипергликемия байгаадаа болохоос яг тухайн өвчнийхөө хүндрэлээр эмнэлзэн шинж тэмдгүүд жишээ нь илэрж идэг. Тэгэхээр хүндрэлээр гэдэг нь юу гэхээр
ам цангах, их шээх, шүн шээх гэдэг нь бүрэн үйл ажиллагаа ямар байна вэ гэдгийг үнэлж асууж байгаа. Тэгээд гар хөл нь эргэнж бадарах, хүүт оргих, час хийж гатуулах, бүсэн дээргчж байгаа юм шиг гэд ийм олон завиур нь болохоор ерөөсөө л энэ чихрийн шижингийнхаа хүндрлийн эмнэлзэн шинж тэмдгүүд болоо явчихдаг. Тэгээд нүд бүрлцэх гээд за тэгээд шалтгаангүйгээр ядрах. Хамгийн гол шалтгаан нь ерөөсөө ядарч сүлдэн амархан ядраад идэх болчдөг байх. Тэгэхээр энэ цусан дахь сахарын хэмжээ 10 мм-с дээш байгаа л байвал энэ ядрах бол үргэлжлсээр л байдаг байна. Тэгэхээр танаас бас гинт асуумаар санагдлаа одоо нөгөө чат GPT гараад ирсэн чинь хүмүүс ингээл яг тийм янз бүрийн тийм гар мар хөлөрч юм уу шүн ингээл орой орхон шээх ч юм уу нэг тийм оройдоо их ус уучдаг хүмүүс ч юм уу янз бүрийн жижиг сажиг шинж тэмдэг илэрнгүү тэрийгэ чат GPT-гээс ингээл асуугаал тэгэл одоо юу гэдэг тань дээр ингээл санаа зовоол би инглээ тэглээгээд ирэх нь их байна уу эсвэл эсэргээрээ зүгээр нэг тэгсингэсгээд одоо худлаа мэдээлэл одоо интернетээс гуглээс тэ чат GPT-гээс асуугаад ингээд ирэх нь ерөнхийдөө бага байдгүй тань дээр ирж байгаа хүмүүсийн хувьд ихэнх юм ямар хойдог вэ? Одоо ер нь 2016 онд намайг эмнэлэгт ажилд орж явахдаа амлалтаар үйлчлүүлж байгаа нийт үйлчлүүлж чинь 70-аас 80% чихрийн шижинтэй хүмүүс байсан. Гэтэл одоо 2000 одоо ковидоос хойш ингээд харж байхад ерөнхийдөө амлалтаар үйлчлүүлж байгаа чихрийн шижинтэй хүний тоо эрс буурч эхэлсэн. Одоо л 20-аас 30% нь л чихрийн шижинтэй хүн 70-аас 80% бамбаатай хүн үзүүлж байна. Тэгэхээр нөгөө ихэнхдээ хүмүүс маань яадгүй гэхээр давтан үзэлгээр яг чихрийн шижин онцлогдсон онцлогынхаа хүндрэлээр эмнэлзэн шинж тэмдэгтэй ирж байна. Зарим хүмүүс нь бол ямар нэгэн хагалгаанд орох ч эсвэл бол яг урьдчилан сэргийлэх үйлчлэгт ороод ийм онцтой ирлээ ч гэдэг юм уу. Эсвэл бол бусад асуудал одоо яаралтай тусламж дээр ихэд харуулт өгөхөд ухаангүй болоод эрэхтэй чихрийн шижинтэйгээ одоо анх онцлогдож байгаа хүмүүс масар их байгаад байна. Тэгэхээр манай улсын нийтээр төв эмнэлэг твтэн эмчлүүлэх тасаг бүрт чихрийн шижинтэй үйлчлүүлэгчнүүд байгаад байгаа. Тэгээд тэр хүндрэлийнхаа оншоор тасагтаа хэвтэж эмчлүүлж байгаа гэсэн. Гэхдээ нөгөө ихэнхдээ нөгөө эмнэлзэн шинж тэмдэг хожуу илэрдэг болохоор хожуу одоо нөгөө мэдхгүй л ингээд эмнэлзэн шинж тэмдэг илэрхгүй яваад байна гэдэг. Зарим хүмүүст бол эмнэлзэн шинж тэмдэг бол маш богино хугацаанд илрээд хит их уугаад их шигээд гинт жингийн алдагдлалд ороод яагаад би жингийн алдагдлалд орчих вэ гэдэг ингээд санаа зовоод ирдэг тохиолдол бас байгаа. Тэгэхээр онцлогооны хувьд ямар байдаг нэг тийм одоо хэцүү үнэтэй онцлогоо уг нь бол байхгүй бах тийм. Гайгүй шүү дээ тийм. Ерөнхийдөө энэ онцлогот одоо нөгөө өрхийн эмнэлгийн анхан шатны эмнэлгээс л ер нь эхлэндээ. За энэ анхан шатны эмнэлгэд болохоор глюкометрийн аппаратаар захын судсанд нь сахарын үзэж байгаа. За ингээд үзэхэд 6.1-ээс бага байх юм бол одоо биохими тэгэнгүүт өөрт 6.1-ээс 6.9 байх юм бол дахиад онш тодруулахаар биохими шинжилгээ авах нь шүү дээ. Биохими шинжилгээгээ аваад үзэнгүүт бид нэр 6.1-ээс одоо цуснд нь одоо олон улсад ч гэсэн яг венес утаснаас авснаар онш тодруулна л гэж байгаа байхгүй. За ингээд үзэхэд 6.1 ммол байх юм бол бид нэр хэвэн гэж үзэх нь шүү дээ. За тэгээд 6.1-ээс 6.9-ийн хооронд ммол хооронд аяг бид нэр өглөөгийн глюкозын өөрчлөлтөйгээ цаашаа ахаад онш тодруулахаар шинжилгээнд явуулна. 7 ммол-ээс дээш гарах юм бол бид нэр энэ чихрийн шижин онцлогдож байна гэж үзээд ямар хэлбэрийн чихрийн шижин байна вэ гэдэг ялган онцлогоо хийх юм бол ахаад эсрэг бие ч юм уу 3 сарын дундч гэдэг энэ шинжилгээнүүдийг цааш нь лавж үздэг байна. Тэгэхээр ер нь манай одоо подкастыг үзэж байгаа сонсож байгаа хүмүүс байх юм бол ер нь зүгээр нэг чөлөө цагаараа очиод шинжилгээ өгчөд бол илүүтэхгүй тий. Предиабет гэж одоо илэрлээ манай ээж бол предиабет гэж онцлогдсон. Предиабет бол бүр нэмжлэгдэх боломжтой гэж үздэг үү? Ер нь нэмжлэгдэнэ. Одоо дэлхийн нийт бол юу гэж харж байгаа юм гэхээр яг хүмүүний предиабет багт нь эрүүл болгооч гэж байгаа байхгүй. Тэгэхээр манайхан нөгөө предиабет байгаа өнгөрөөд тодорхой хугацааны дараа чихрийн шижин хэв шинж 2 болцсон хойно эмчит ханддаг гэсэн үг. Тэгэхээр предиабет байгаа үед бол эмнэлзэн шинж тэмдэг бүдэг байдаг байна шүү дээ. Тэгэхээр энийг онцлохын тулд эхлээд бид нэр биохими шинжилгээнд 6.1-ээс 6.9 байгаад 3 сарын дунд явах нь шүү дээ. Өглөөгийн глюкозын өөрчлөлттэй онш тодруулах. Тэгээ 3 сарын дундаж гэ шинжилгээ өгтөл нөгөөдх юм 5.7-оос 6.4-ийн хооронд хувь гаргадарвал предиабет юм байна гэж оншоо тавиад тэгээд яг нь тухайн үедээ бүх зөвлөгөө өгөөд явуулаад дахиад 3 сарын дараа дунджийн нөгөөд яг 5.7-оос
бага хувьтай болох юм бол за та эрүүл боллоо гэдэг юм яах. Тэгэхээр яг энэ момент дээр бид нэр хүмүүсээ алдчихад байгаа байхгүй. Тэгээд чихрийн шижиг хэв шинж хоёр болгочиход байгаа гэсэн үг. За бусад улс орнууд бол яг энэ предиабет байгаа дээр нь маш их акценттэй зөвлөгөөнүүд өгж хойноос нь баг хөөцөлдөж байгаад эрүүл болгодог тийм систем бол байгаа. За тэгэхээр хоол зүйчээс бас асуултуудаа асууж эхлэе гэж бодож байна. Ерөнхийдөө бол чихрийн шижин, сахарын өвчтэй гэж онцлогдсон хүмүүстээ ямар хоолны зөвлөгөө өгдөг вэ? За тэгэхээр хамгийн түрүүлээд хоол зүйчнэр нэг өвчтнүүдтэйг өвчтөн гэж үйлчлүүлэх шиж ярих юм бол тэрнтэйг ажиллахад мэдээж үнэлгээ хийдэг. Үнэлгээн дээр суйрлаад тухайн хүмүүсээ зориулсан зөвлөгөө өгж байгаа нэгдүгürt нь. Тэр зөвлөгөөнд хамгийн түрүүлээд юу багтах вэ гэхээр ер нь чихрийн шижиг ойлгохоос л эхэлдэг. Ер нь бол эмч нарын чихний өгж байгаа зөвлөгөө, хоол зүйчнэрийнх ч өгж байгаа. Ер нь бол эрүүл мэндийн бүх мэргэжлүүдийн эхний өгж байгаа зөвлөгөө чихрийн шижигэнд ямар нэгэн байдлаар ойлгуулах. За магадгүй би хоолны зөвлөгөө өгжөөл чихрийн шижийн хоол гэдэг хоёр зүйл чинь яаж холбогдоод байгаа юм бэ гэдгээс мэдлэг, боловсрал олсны үндсэн дээр л сайжирна гэсэн үг. Тэгэхээр тэр талаараа эхлээд нэг мэдлэг боловсруулах. За тэгэхээр энгийнээр тухайлаад яривал хоол хүнс гэдэг чинь амьдралын маяг гэдэг чинь тухайн хүний чихрийн шижиг үүсгэж байгаа нэг том хүчин зүйл нь болчиход байгаа. Тэрнийхэн зөвхөн нэг нь л хоол. За тэгэхээр хоолыг аваад үзвэл ингээд нэг амар олон хүчин зүйлээс их шалтгаалдаг. За жишээж ярил би өчигдөр нойр бахта хонсон байх юм бол би өнөөдөр нэг зүсэм талах, нэг зүсэм нэг ширхэг өндөгтэй тэр минцний сахар за нэг 8 дээр байлаа гэж 2 цагийн дараа 8 дээр байлаа. За хэрвээ би сайн унтсан байх юм бол энэ хэмжээ 6 дээр болж буурсан байдаг. За хэрвээ би хоолоо идсэнийхаа дараа шатаар алхаад ажил руугаа алхаад явах юм бол энэ сахар бүр ингээд 5 руу боллоо буурдаг ч гэдэм үү. Тэ ингээд нэг амьдралын хэмаагийн бус зүйлсээс яг ижлэхэн хоол хүнс идэхэд хүртэл нөлөөлөл нь шал өөр байдаг байхгүй. Тийм учраас энийг нэг тэр чигээр нь чихрийн шижингийн суур ойлголтыг амьдралын маяг гэж авч үздэг. За тэрэнд нь хоолн зөвхөн нэг эзлэх байр суурь. Тэгэхээр хичнээн та хоолоо нэгдүгээр эрүүл болголоо ч гэсэн бус зүйлүүдэд засч чадахгүй бол тийм сайн нөлөөлөлтэй байж чадахгүй. Хэмжээний хяналтанд тогтмол орох те нэг эмийн хэрэглээгээ яг тогтмол тунгаар те хяналтанд хэрэглэж гэдэг юм. Энэ зүйлүүд ингээд цугтаа байж үр дүн хамгийн гол өгдөг гэдэг нь нэгдүгээр ойлголт байхгүй. Тэгэхээр тэр ойлголтуудыг өгөх нь аюул чухал. За хоёрдугаарт нь яг хоолн дээр чиглэлээ гэх юм бол зүгээр яг ингээд бодит амьдрал дээр бид нэр зүгээр бодъё л да. Бид нэр яг юу идээд өглөө гэрээс гараад ажил дээр очиод юу идэх юм бэ? Өглөө босоод дийлэх хүмүүс юм идэхгүй гарна. За тална. За тал идж байгаа нь боов юм уу? Талах маасл юм уу? Талах бариан идээд гарна. За бүр тэрний талын тална гэж үзэх юм бол магадгүй нэг шиг өндөг идээд гарна. Арай сайжирж байгаа хөлбрүүд ингээд аваад үзвэл те бүлгээр нь. За тэгээд бүр юу гэх нэг бараг 1% гэж хэлж болно. Монголчууд өглөө нэг жоохон ногоо могоотой ч байдаг юм уу те. Тим хоол хүнс идэх. За тэгэхээр бүтцээр нь яриад үзвэл бидний нийт идж байгаа нэр төрөл шимп бодис талаас аваад үзвэл нэг 70-80% зөвхөн л нүүрс ус их агуулсан тим төрлийн өөх тос их агуулсан, амтны гаралтай өөх тос агуулсан тэр төрлийн сахар их агуулсан үсийг илүүтэй сонгож хэрэглэж байгаа нь бидний хамгийн эхний засах зүйл байхгүй. Тэгэхээр эхний ээлжинд юу гэх юм би хэрвээ өглөө босоод дам өлөн гардаг байсан бол өглөө болгон цай уухаасаа нэгдүгürt эхлэх хэрэгтэй. За хоёрдугаарт нь өглөө болгон цайгаа уугаад чадж гэн гэж үзвэл тэр хэрэгжилж байгаа гурил будаа иддэг бол ядаж талхан дээр нэг өндөгтэй идээд уураг гэдэг зүйлийг хамт хэрэглэх сурах ч гэдэг юм уу те. Ингээд нэг степээр явах ёстой. Тэгээ тэр нь нөгөө хүндээ хэрэгжиж болох үс зөвлөгөө байх нь хамгийн чухал байдаг. За өглөө босоод дүүфүү идэх юм бол би л идэхгүй. Жишээ нь өөр дээр аваад хэрэгжилжүүлвэл те би бол идэхгүй. За ихээр тухайн хүнтэйг ярилцах хэрэгтэй болдог. Та юу иддгийг өглөө юу идэх дуртай юм те зүгээр зарим үйлчлүүлэгчийн асуухад өндөг иддэггүй гэж бол өндөнд би өстө дургу гэж хариулдаг байхгүй. Арай нэг ахмад насны 40-өөс дээш насныхан тэгж хариулдаг хүмүүс маш олон. Уургийн их үүсвэргүүл махнаас өөрийг хэрэглэдэггүй бүр хэрэглэх сонирхолчгүй хүмүүс маш олон байдаг шилэлэр. Тэгэхээр тийм хүмүүс төр тийм байвал айгүй бодит бос зөвлөгөөнүүд болно гэсэн. Тэгэхээр энгийн ээлжинд юу гэх юм шимп бодис талаас нь аваад үзвэл бид нэр яаж хэрэглэх хэрэгтэй вэ гэхээр өглөөний сан дээр ярихад бага хэмжээний нүүрс ус идж байгаа бол заавалч уурахтай хамт идэх гэдэг ойлголтыг олж авах хэрэгтэй. За хэрвээ та энгийнээр бодвол та 2 ширхэг боов өглөөгөө идээд гарлаа хэцсний сахарч нэг 10 хүрдэг байвал 2 ширхэг боов 2 ширхэг өндөгтэй идэх юм бол тэр 10 хүртэл өсдөг байхгүй 8 хүртэл өсдөг. Тэгэхээр юутай хамт идэх хүртэл ингээд хоол хүнсний хэрэглээнд маш чухал нөлөөлдөг. Тэгэхээр ганц нэг гурил идээд сахар идээд чихрийн шижээ өвчнөсөд гурил идээд сахар ичээд сахар носуудаа асуудал юусоо юм биш. Тэгэхээр бус шимтгийллийн бодисууд бус амьдралын маягууд амар чухал. Тийм учраас цогцоор нь авч үзэх айгуу чухал. Тэгээд тухайн хүн дээрээ
мэдээж үнэлгээнээр сурлаад айгүй бодит хэрэгжиж болох үс одоо энгийнээр бид нар зөв даалгавар хэлчихдэг юм. Гэрийн даалгаврууд өгөх хэрэгтэй болдог. Ээжээс бас асуумаар байна л да. Одоо 2-3 жилийн өмнө онцлогдлоо pre-diabetes гэж. Тий. Тэгэхэд анх одоо сэтгэл зүйн хувьд яаж хүлээж авч ийсэн. Тэгээд одоо тэр одоо хоолны дэглэм барих ч гэдэм үү тий тэднийг ингээд өөртөө одоо амьдралынхаа хэв маягт оруулахад хэцүү байсан бэ. Одоо бол бас гайг болчиход байгаа тий. Одоо бол бас нэг жоохон мэдтгүнтэй болчиход байгаа шүү дээ. Янз бүрийн сувгаар мэдээлэл аваад. Тойд 3 жилийн өмнө ч бас юу ч мэдэхгүй сахар гэдэг чинь бас хол байл шүү дээ. Тэгээд имлэг твтэй даралт ихтэй тавьчихсан. Тэгээд эвцэн чинь тэрэнд юуны шинжилгээ авсан азар сахарын. Тэгээд нөгөө шингэн глюкоз уулгадаг шүү дээ. Тийм тэрийг уулгаж агаад авсан чинь 7.1 хэдтэй гарсан байхгүй юу? 7.8-аас 11-ийн хооронд байл. Тэгээд намайг та юу зүгээр энтэр шаардлага байхгүй. Тийм энтэр хэвлэх шаардлага байхгүй. Та бол мөрдөл сахартай юм байна. Тэгэхээр яах вэ гэхээр одоо хоолороо л гарна. Та хоолоо хэрд. Тэгээд намайг хоол зүйчдэр оруулсан л та бас. Тэр төмөр зумын имэл байсан. Тэгээд хоол зүй имч болохоор зүгээр л нэг хамдаар байсан юу харуулаад за та энийг сайн уншаарай гэсэн. Тэгээ нөөт нь харсан чинь би ойлгохгүй штэ. Гарамараа их л нарийн юм л байсан л та. Тэгээ тэр чинь хүнийг удаа хараад ойлгомж байдгүй мэлээ. Тэгэл за ямар ч байсан юу яах юм бэ нэ одоо чихэр юмс усундаг л хамгийн дөрөв хүн бодд юм лээ штэ. Айгу амттан дуртай би. За энийг ерөөсө болохгүй юм байна. За гурилыг бол тоох байгаа. За гурил бол тодорхой хэмжээгээр идэхгүй бол Монгол хүн чинь гурил махал ижсэн чинь гурилыг ерөөсө юу н тооцоогүй би. Тэгээд усумдаа чихэр юмс би иддгүй юм чинь. Тэгээ одоо юу идэх юм гээд бодглохлоор ерөөс мах бодгосон. Өндөг бас нэг хийдгүү шүү дээ би. Яг тэр өндөгний хордлого авсан байхгүй нэг удаа. Тэгээ нэг жоохон айцтай болчих шүү дээ. Нилээн актер хүнд авсан байхгүй. Тэгээд өндгийг бол ерөөс асчихж байгаа юм. За өндгийг хийж идэхгүй энэ одоо ер нь жоохон айцтай. Тэгээ нэг юу авсан юм чи одоо тэгээд хүн чинь айцтай болчих юм билээ шүү дээ. Тэгээ өндгийг ерөөс хайсан. Ерөөс идэхгүй байж байгаад сүүлд нь ингээд нөгөө хүмүүс чи яриад ороод ирж шүү дээ. За энэ үндэг идэ, махаа идэ. За тэгээ оронд нь тэр ногоогоо хэрэглэхээр л ногоо руу орсон да. Ногоо ерөөс идэж чадахгүй нэг уламжлалт ногоонууд л идээд идэг. Манжил уун байцаа одоо болчлоо гэж бодоод шал ондоо юм бидэг биш тэг чинь. Тэгтээ зэрэг та ногоон юу навчтай юм тий. Урам л идээчээ гэдэг бас нэг иймэрхүү юм. Зүгээр энэ юу эн чин зөвлөгөө биш энэ бол зүгээр нөгөө хүмүүс чинь ингээл янз янзын подкаст эрүүл мэндийг сонслоо да би мэрэгжлийн эмч нарын. Тэргээр одоо юу идэх вэ гэл нөгөө юу ч ногоон навчт оромлууд ороод ирж штэ. Идж чадахгүй салат хийсэн чи идж чадахгүй. Бүр явдгүй. Тэгээ яаж идэх юм мэдэхгүй юм чи ингээ бүр гайхаад байжсэн чи харин бас тэр чинь нөгөө бас л юугаар авч байгаа штэ. Цахим юугаар сошиалтаар ороод ирж байгаа штэ. За идж чадгүй бол ингээд ичихгээл одоо брокколи өвгөрсөн юу ян шүү юу энэ тэр чинь бүгд ингээ нутгаал миксэрдэл ингээл. Тэгээд хөлдөөгөөд ингээ жоохон дөрвөлжин болгоод ингээ нөөтө хүний амнаас сонсож байгаа штэ. Тэгээ усан тэгээд өглөө үлэн дээрээ уугсан. За үлэн дээрээ нэг уугаад нэг болов шүлтэй хоолндоо нэг хийгээд ингээд идээд ирсэн чинь бас хүн сурдаг юм лээ. Тэгж идэж байгаа л тэгээд сүүл рүүгээ бас тэр ногоонуудсан жоохон идэг. Одоо бол нэг яг бүр айцтай нэг талтаа жоохон айцтай болгоо ичж байгаа байхгүй юм чинь. Яг өгөхтэй зэрэг за гурил болохгүй, будаа болохгүй, бүх юм болохгүй гэд нэг чигэр чинь хүн чинь айгүй хэцүү байдалд орчдөг юм лээ. Гэхдээ тэр юу идэх юм бэ? Эсвэл ганц үндэг, эсвэл ганц мах идэх тах юм уу те? Тэгээ тэрэн дээр бас айгүй яг саяын одоо энэ санчир чиний хэлсэн яг үнэн баггүй юу? Чи ядахтаа нөөс сустайгаа хоёр өндгөө идчихээ нэг өндгөө өглөө тэгээ гаргаж байгаа. Талхаавал идэх тэр өнөр болохгүй ш тэгээ тий. Ганцхан өндөг иддэм байх та гэж бодоод байхгүй юу? Тэгсэн чи одоо яг н хоолны зохицуулт. Яг энэ бол яг зөв баггүй. Саяын тэр хоол зүйл юу бол надад айгүй таалагдлаа. Би одоо бүр зүсэмч талах итээс айдаг болцсон байхгүй тий. Яг хэдийгээр уурталч гисэн. Яг би тэгээд өөрийгөө бас үзээд идэг байсан л да. Нөгөө юуны сахартай хүмүүсийн групп руу ороод бүр нэг үздэг сахар үздэг юм байдаг штэ. Тэргээр ингээ үздэг минийх байна. Нэг 5 заримдаа 5 5.5 тэгээд нэрээ цагаан юм хүн жоохон амттан хэрэгэлсэн үед бол өглөө босоход нөгөө өсөө 6.1 талцсан байдаг байхгүй. Орой хундахтаа яах юм юм шиг юм л дээ. Тэгээ одоо жоон туршлагатай болсон. Тэгээ одоо тэгээ сая би таяр юуснаас бас дотор нэлээд сайхан юм бодож авлаа. Тэгээ 3 жилийн өмнө онцлогдсон юм биш үү та тийм. Тийм 3 жилийн өмнө. Тэгэхээр бол яг зөв онцлогыг тань тэгээд ингээ глюкозын ачаалтаас сорлыг хийсэн байна. Оншин бол предиабет гэдээ бол оншин татсан юм биш. Тэгэхээр тэрнээс хойш та ахаад 3 сарын дараа дунджаа өгч хянуулж ирсэн үү? Огт энэ бол агуу. Тэгээ хаячаад өөрөө нөгөө дур мэдээл
нөгөө өндгөө цоолол тэгээд нөгөө гүвчэкээр үзэл явчихгүй юу. Тэгээ өглөө болго ингээ үзэл ингээ явчихлаа шин 5.1-тэй 6 тэнд одоо тааруулд өгсөн шүү дээ. А яг тэрийг итгэхээр миний энэ яг хэмжээндээ байгаад байд. Би айгуу гой хүн байдаг те. Бүр мэдгэтгэл юм байл л дээ багч гисэн. Тэгээд ингээд явж байгаад тэгээд гів гинтгийн явах хөтөр хамгийн том алдаа нь болохтой зэрэг баяраар баларчиж байгаа байхгүй юу. Баяр ёслол болонгууд чинь л нөгөө амттай шинтэмиг харахаар яг сурцсан юм аа энэ тарих чинь бүр ерөөс идэдэг команд өгöd болдгоо. Тэгээ болохгүй ш тэгээд хахаар аяг хэцүү мэлж ирдэг чинь. Гэхдээ тэгээ яах ч юм лээ хэдий болтол чинь тийм. Би ч яг сах том биш шүү гэж бодлоо. Тиймэрхүү маягтай. Тэгэд яваад байгаа. Тэгээд тэрэн дээр бас алдаад байгаа. Алдчихж байгаа би тий. Тэрийг бидэд байгаа л да уул нь бол за би энийг хийж болохгүй шүү. Энийг өдөөд буруутна гэсэн мөртлөг. Биний жоох юмыг махтаа хүлээд ичүүл энэ яадаг юм бол гэж ингээл өөрийгөө аргацгаа. За энэ нь болохоор сайхны талаас нь яаж хянахын зөв зааж өгье. Одоо манай монголчууд одоо нийтлэг алдаа одоо би одоо ингээд олон жил ингээд эмнэлэг зүүн эмчигээд амлалтаарт ингээд суугаад харж байхад ганцхан үлэн сахараа үзээд 7 10 20 жил ингээд явцсан. Хайгуу харамсалтай байдаг. За яагаад ингэж байгаа гэхээр 24 цаг аль сахар нэх бэ нэ гэдгийг хүн ихлэ мэдэх хэрэгтэй байхгүй. Гэтэл өглөө үзэнгүү 5 6-тай байж ингууд хоолны дараа өглөө хоол идэнгүү сахар ихсэн. Дахиад өдөр идэнгүүд ихсэн, орой идэнгүүд ихсэн. Энийг огт монголчууд үздэг. Хамгийн алдаа нь энд байдаг. Гэтэл өглөн сахартай харьцуулахад хоолны дараа сахар монгол хүмүүс 2 дахин өндөр гэд батлагдсан байна. Тэгэхээр одоо өнөө өглөө 6 байлаа гэхэд хоол нь яг дараах 10 12 заримдаа 20 заримдаа хай зааж байгаа ч хүмүүс мэдтгүү. Ганцхан үлэн сахаранд л акцент өгөөд л ингэ яваад байдаг. Тэгтэл бид юу гэж танд би хэлэх гэж байгаа гэхээр өглөө хоолноос 2 цаг, өдөр хоолноос 2 цаг, орой хоолноос 2 цагийн дараах сахараа хэмжиж үзэх нь. Ингээд хэмжиж үзэхэд нөгөө үлэн сахартай харьцуулахад хэр ихсэж ийн гэдгийг ингээд ерөөсөө гараад ирнэ. Нүдэн дээр л гараад ирнэ. Тэгэхээр би энд ихсээд байх юм бол нөгөө эмч дээрээ нөгөө бичиж ирэх нь шүү дээ. Өглөө өдөр орой минийх нэгдүгээр өдөр юм ба 2 дахь өдөр нь юм байлаа гэд. Тэгээд ирэнгүүд ингээ хоол хөдөлгөөнөөс гадна стресс нойргуудлаас нь гадна дахиад им зөвлөх хэсэг асуудал яригдчихэдэг байхгүй. Тэгэхээр им уух хэмжээнд нөө энэ хүн хоол хөдөлгөөнөөр зохицуулах бүрэн боломжтой байна уу гэдгийг таны үдсэн сахараас хараад өндөр байгаад байвал бид нэр им зөвлөд 3 сарын дараа ахиж дунджаа өгөөд дунд чинь 5.7%-аас бага ах юм бол бид нэр таныг одоо эрүүл болж байна гэж үзэх нь шүү дээ. Тэгэхээр нөгөө энэ мэн болохоор нэтгэрдэг гэсэн үг байна. Эрүүл болж болно. Та хоол хөдөлгөөний дэглэмээ барихгүй эмчээ хийсэн зааврыг биелүүлэхгүй байх юм бол чихрийн шижиг хэв шинж хоёрлоо ордог байна. 5-аас 15% нь хэв шинж хоёрлоо шилждэг байна. Тэгэхээр ер нь бол зөвхөн хамгийн бага үе дээр нь үзчихээ санаа амраал яваад байдаг байна шүү дээ тий. Яг чухал юмыг нь үзэхгүй. Тэгэхээр нөгөө хоол итгэхээр угаасаа бид дөрөв ингээд хоол итгэхэд бид дөрвийн сахар дөрүүлэх хэсэг байхгүй. Тэгээд 2 цагийн дараа гэхэд нөгөө эрүүл хүмүүсийн нойролцоогоос инсулин ялгараад хэвийн хэмжээнд авчиждаг. Харин энэ хэд маань өлөөгийн глюкозын өөрчлөлт гэдэг шиг хоолны дараах өөрчлөлтүүд нь өндөр юм уу. Тэгээд энийг нөгөө предиабет гэж бодоо явж идэл нэмэгдээд чихрийн шижиг хэв шинж 2 болцсон байдаг. Тийм. Ингээд өдөрт 3 хатгарч айгүй хэцүү юм л шүү дээ. Одоо манай хөвчтөнгүүд ирэл за та яа сахараа үздэггүй гэл ингээл балаа хөнгүүд 7 хуруугаа авчаа шууд хатгачдаг байхгүй. Эмчээ би 7 жил 7 хуруугаа хатгаж байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ юун дээр алдаад байна гэхээр 10 хуруугаа аруулныг хатгаж болох юм шүү дээ. Тэгээ хатгахдаа өндгөрөөгөө хатгахгүй 2 хажуу тал руугаа хатгаж сахараа үзнэ гэсэн үг. Ингээд үзээд хамгийн ихний цусыг бол арчиж аавна. Цэвэр хөвгөн бөмбөлгөөр арчиж аавна. Спиртгүй хүн. Тэгээ 2 дахь нь шинжилж үзэх нь. Тэгэхээр нөгөө нэг л хуруу хатгаад 7 10 жил явах биш. Аруулныг хатгаж болно шүү гэдгийг 10 хуруутай. Аруулныг тэгээд заавал энэ хуруу гэд заагаад өгсөн юм шиг бид нар чинь энийг атгасаар энэ амар хүндрүүлж байгаа юм шүү тий. Тэгээ яаж хаад хамгийн их ашиглагддаг хуруу шүү тий. 7 хуруу чинь. Тэгээд энэ мэн болохоор яагаад ингэж байгаа юм гэхээр одоо бид нар энэ өндгөөрөө одоо ингээд би арьсан төрж гин, даун төрж гин, хатуу зүйлэн төрж гин гэдгийг бид нар мэдрээд энэ аксан дендрит мэлэн бүрхүүл одоо мэдрэлийн юмнууд чинь яг тогшиг дамжаад тархинд мэдээлэл очиж ш. Тэгээ эргээд боловсруулаад бид нарт хариу өгч үзүүлэх. Тэгтэл энэ сахараас болоод энэ мэдрэлийн ширхгүүд гэмтэж их дахиад бид нар гаднаас нь энэ өндгөө
зүгээр шивэдэх юм бол энэ мэдрэлийн ширхгүүд бүгд алдагддаг байна шүү. Тийм болохоор бид нэр өндөг рүүгээ хатахгүйгээр хоёр хөндөгнийхээ хажуу талаар хатас сахараа үзэх нь хамгийн зөв сахараа. За энэ бол бас чухал чухал мэдээлэл. мэдээлэл байна шүү дээ тий. Эхнийхин тэгж арчиж авдаг юм байна тий. Хоёр яг тийм шүү дээ. Нэг газар л баг ингээд тий. Тэгээд яагаад ингэж аягүй сайн хавж мэдээд юм хэрэг л өвчтөндөө болзаа за сахараа үзгэлэхээр 7 хуруугаа арчил хатчихдаг байхгүй байнга. Тэгэхээр би 10 хуруугаа та хатаж болно шүү. Өө болох юм уу гэх ингээд тиймэрхүү юмнууд аягүй их яг амьдрал дээр эмгцэн практик дээр илэрдэг байхгүй. За тэгэхээр санчраасаа бас асуумаар байна л да. Би ингээд ээжтэй хамт байнгут бас ингээд хоолтын хувьд айгу өөрийгөө бас цэмж эхэлж байгаа байхгүй. За би чинь бас ингээд за бас удамшлын юм байж болох юм байна. Тийм болохоор би ер нь хоолн дээр юу анхаарах хэрэгтэй гэл ээжийг ингээд хараад амттан янз бүрийн мэдгээл тэнгүүт. За би бол идэхгүй, би бол амттай шимттэй идэх ёстой юм а. Урдчлаад бүгднгийн нөгөө нэг лимитэндээ тулгцсан. Тийм болохоор одоо л идэхгүй энэ төр гэдэг байхгүй. Тийм болохоор би бас лимитэд тулгачмаар байна шүү дээ. Тийм болохоор яг залуу хүмүүс одоо харьцангуй залуучууд эрүүл мэндэд аюухан хардаг болсон. Бас нэг удаан хугацаанд хоолн дээр анхаарах юм бол ирээдүйд заавал нас ахиад сахартай болол ингээл хэцүү болмооргүй шүү дээ. Тий одооноос хэв маяг дээр анхаарчих юм бол бас бүх юм боломжтой шүү дээ. Энэ талаар бас мэдээлэл өгөөч. За тэгэхээр харьцангуй эрүүл хүн ярьж асууж ах шиг байна. Тэгэхээр би зөвөр өөр дээрээ жишээ аваад ярьчихъя гэж бодлоо. За би өөрөө нэг автоиммуны өвчтэй дархлаа дарангуулах юм тогтмол уудаг. Дархлаа дарангуулах юм өөрөө гаж нөлөөний яд өгөхөр сахар ихсэгдэг, хавгандаг, жин нэмдэг, хоолны дуршлын нэмдэг ч гэх юм уу. Тийм гаж нөлөөтэй. Тийм учраас нэг эрсдэлтний хүчин зүйл нэгээл манай дарим авч ярьсан шүү дээ тий. Хамгийн ийм хүмүүс сахартай болж байна. Тийм учраас би нэг бас ирээдүйд зөвөр өөр дээр ихэд хэрэгжүүлэх гол юм биеийн жингээ тогтмол барих, асгал хөдөлгөөн, хоолт гэдэг юм аягүй сайн ингэж контролддог байхгүй юу. За хоолн дээр аваад ярил миний хамгийн гол одоо юу гэдгийг фокуслдаг зүйл ер нь уургалах хүнс ногоо хоёр дээр л аягүй фокуслдаг. За би өдөрт хэдийн хэмжээний уураг авч чадж байна, хэдийн хэмжээний ногоо идэж чадж байна гэдэг хоёр зүйлээр л өөрийгөө дүгнэдэг. Тэгэхээр бус зүйлүүд нь бол хөс үсээгөө өөх төс, нүүр сус ч гэдэг юм уу. Шимт өс талаас ирвэл тэр зүйлүүд нь дагалдаад орж ирэх байдлаар ер нь хангалттай бидний амьдралд ер нь бол хүрлцээтэй болцсон. За тэгээд тэр нь хүрлцээтэй байгаа нэг жимгчин чихрийн шин таргалтаар илрээд байгаа шүү дээ. Илүүдэд байгаа учраас тий. Тэгэхээр би өөртөө өгөхөд уургалдаг хүнсний ногоо хоёрыг аягүй сайн одоо үгүй өдөрт 100 г уураг идэх одоо гол тавьдаг байхгүй өөртөө өдрийн нийт хоолны маань гол гэсэн үг шүү дээ тий. За тэгээд нөгөө нэг хүнсний ногоогоо ядч нэг өдөрт 400 г ногоо жимсээ хүрчих гэдэг. Тэгэхээр нөгөө нэг гадуур хооллол гэж зүгээр бодъё л та. Гадуур хооллоо гэхэд миний харж авдаг зүйл ер нь бол уураг ногоо хоёрын агуулмжаарсан сонгоод авчдаг. Тэгээд одоо энгийнээр ярил нэг цөв мөв нэг сонгож авдаггүй гэх юм уу? Би зүгээр дуртай л та. Жишээлбэл би өчтөр бол идсэн. Жишээлбэл ярил те. Гэхдээ нийт одоо ингээд сард авж байгаа нийт 30 өдрийн хоолыг аваад үзэх юм бол цөв нэг нь байх уугүй юу л байна миний хувьд бол. Тэгэхээр нүг давтамжийн асуудлууд амар их гэдгийг бүгдээрээс ойлгоорой. 30 өдрийн 10 өдрийн сонгуульд магадгүй айгүй их асуудалтай байх боломжтой тий. Тэгэхээр нүг тоо хэмжээ өдөр тутамдаа хэрэг хийдэг гэдэг зүйл. За тэгээд нүг бидний цовин болчихош яадаг үлээ гурил ихтэй махны агуулмж байхтай ногоо бахтай гэхээр нүг миний яг зорилтод хоол хүнсний зүйл биш болчдөг байхгүй. Тэгэхээр би нүг тийм сонгодог байх жишээний. За тэгэхээр нүг энэ хоёр дээр илүү. За өглөө босоод юу идэж яах юм бол тогтмол иддэг нэг хоёр зүйлтэй талах өндөг бол тогтмол иддэг. Бүхэл бүрийн талах иддэг. За тэгээд хоёр шиг өндөгтэй иддэг. За тэгээд сүүлийн 3 сарын хугацаанд одоо ингээд нэмж байгаа зүйл маань тогтмол бяцлагтай иддэг болж байгаа. Тэгэхээр нөө ингээд хүний хоолтын энэ хоолт гэдэг чинь зуршил байдаг. Зуршил ингээд нэг степээр өөрчлөгддөг. Одоо би ингээд ийм хэмжээний өглөөний хоолттой болохын тулд нэг 6-7 жил ерөнхийдөө зарцуулсан юм уу? Тогтмол идэж нэгдүгээрт сурах, хоёрдугаарт нь уургалаг хүнснээс айлах, гуравдугаарт нь ингээд нэр төрлүүдийн нэмжээш хүнснийхаа бяцлаг иддэг болж байгаа гэдэг чинь нэг пребиотик ч гэдэг юм уу те ингээд эрүүл мэндийн талаасаа ийм ашиг давуу талтай зүйлүүдийг нэмж байгаа гэсэн. Тэгэхээр хоолны хэрэглээ хизээч нэг өдөр өөрчлөгдөхгүй, нэг сард өөрчлөгдөхгүй. Нэг жилд магадгүй та өглөөний хоолоо тогтмол иддэг болж өөрчлөгдөж болвол амар том амжилт гэж одоо харна. Тэгэхээр нэг хев маяг амьдралын хев маяг гэдэг чинь дадал зуршил гэдэг чинь хизээч тэгж нэг бидний өмнө 30 40 50 жил сурсан зүйл гэж амархан өөрчлөгдөв. Тийм учраас наснаас шалтгаалаад өөрчлөгдөх байдал нь хүн болгонд өөр. Залуу хүмүүс аягүй сайн хэрэгжүүлчихдэг. Одоо 20 настай залуучууд гэж бодъё л да. Ногооны талаарх мэдлэг авч өссөн ойлголт нь шал өөр байхгүй юу? Тэ? Тэд нэр тодорхой хэмжээнд идэхэн зөв гэдгийг ойлгож өссөн учраас хэрэглээнд оруулахад амар. Дээрээс нь гадуур хоолж байгаа
хоолнуудыг харах юм бол тодорхой хэмжээний ногоотой өгödдөг байгаа. Тэгэхэд одоо бидний аав ээжийн үед ногоотой бол өгөхгүй шүү дээ. Тийм учраас эднэрт сонголт руугаа шилжих нь бүр амар илүү хүнд гэх юм уу те хэцүү байдаг. Тийм учраас нэг зүйлээр л энэ амьдралын маяг гэдэг зүйл дадал зуршил гэдэг зүйл хоол чинь тэр чигээрээ дадал учраас өөрчлөгдсөн. Дээрээс нь экстра руу ярьсан шүү дээ нэг сонирхолтой юмсан. Би ингээд амттан идчихмээр санагдаад гэдэг те. Тэр нэг багад залууд хэрэгэл дассан зүйл гэдэг зүйл тэгж амархан арилдаггүй. Одоо жишээлбэл би багада хамгийн дуртай байдаг зүйл заримг гэхгүй юу? Одоо заримгийг би чинь 3 сард нэг ингээд амар их хэмжээгээр тэр идчихдэг. Тэр идмэр санагддаг шүү дээ. Тэр үедээ яг нэг хязгаарлалт идчихдэг. Тэгэхээр нэг хизээ тийм үе тохиоддог. Тамхинаас гарах хүн байсан ч нэг өдөр тамхи татмаар санагддаг л байхгүй. Яг тэрнтэй ижлэгийн тамхи татчихдаг л байхгүй. Гэтэ тэрийг үргэлжлүүлээд явна гэдэг л зүйлийг ер нь бол бас нэг хоол зүвчээр тогтмол ирдэг хүмүүс ойлгож авдаг гэдгээр бас арай л давуу талтай байдаг харагддаг. Тэгэхээр бас анзаараад байгаа нэг юм бол жоохон сахартай чихэрлэг ч юм уу те эсвэл цагаан гурилыг хидчихэнгүүт ээжийн даралт ихсчдэг тий. Тэгээд тэнгуү тэр бас ингээд сахартай холбоотой байгаад байгаа байхгүй юу? Би бас нэг удаа нэг жоохон хэсэг жоохон дэглэн бариад гурил морил юм хумаа хасаад тэгсэн чи би эсрэгээр аягүй ядрах байх гэж утсан байхгүй юу? Тэгсэн чи бүр эсрэгээр амар гоо ирч хүчтэй байгаад гисэн. Тэгсэн чинь тэрийгэ уншаад ингээ үтсэн чинь сахарын савлахгүй болоод ангууд хүний ирч хүч энергийг яг нэг төвшөнд байгаад идэм бэлээ л дээ тий. Тийм. Ер нь бол сахарын нөгөө юу чинь хэмжээ бол ерөнхийдөө нэг иймэрхүү маягаар явах юм бол ерөнхийдөө хүндрэл рүү бага урт удаан хугацаанд очдог гэж үзэж байгаа. Харин нэг савлаа дээш яваад доош унаад ийм савлгаатай сахар байх юм бол маш хурдан чихрийн шижингийн хүндрэл рүү ордгоо гэж үзэж байгаа. Тэгэхээр ерөөсөө сахарын савлгаа нэг иймэрхүү 7-8 хооронд ингээл явж ивэл яах нь хүндрэл удаан хугацаанд үүсдэгээл гэж харж байгаа. Тэгэхээр ерөөсөө хитий үүсчихсэн бол хитэл тий эсвэл бол ойр ойрхон тасгасаа зайгүй идээд дахиад нөгөө нойр булчирхаагаа дахиад инсулины ялгаруулаад инсулин ялгаруулж гээл тохоо өгöd тах нь бас тийм таатай зүйл биш бас байх юм шүү. Тэгэхээр хүн л юм чинь одоо нэг дуртай зүйлээ хийдэн гэхдээ хэмжээ гэдэг юм аягүй чухал гэдгийг л аяусаа ойлгох хэрэгтэй. Амттай байна гээл баримттай талхыг 2 идвэл тэр хэмжээгээр л сахар нэгсэн. Нэгийг идээд болох юм бол яг одоо өөрийнхөө нэг хавтатыг одоо нэг хүслийг дарна. Одоо жишээ нь шинэ жилгээ сайхан болоод өнгөрлөө шүү дээ тий. Тэгэхэд мэдээж торт идмээр байж болно. Гэтэл хамгийн сүүлд л нүүр сусаа хэрэглээч гэж хэлэх гээд байгаа байхгүй. Эхлээд ногоогоо идэл махаа идэл тэгэл хамгийн сүүлд нь л юу яагаад гэж байгаа гэхээр нөгөө нойр булчирхаа аль эдийн инсулин ялгарсан байдаг болохоор хит их сахар хэсэхгүйгээр туснаа сахар буудаг юм шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол ингээл твчж байгаа л нэг амар идэлгүйгээр те бас тэр хамгийн буруу идэлтэй байх нь шүү дээ. Тий. Твчээлийн тэгж жаад нэг идэхэрээ их идчихдэг. Тэгэхээр би заримдаа боддог байхгүй. Ерөөсөө ингэж бүр хөсөж нэг идэхэр ингэж арай л болоогүй юм тэгээд нэмэлтээр ижсэнээс жоохон нэг хоолонд идсний дараа 7 хоногтой нэг ч юм уу тэгж идвэл арай савлгаа нь гайгүй ах тийм ээ. Тэгэхгүй бол яг огцон мэдсэний дараа яг мэдэгддэг байхгүй надад. Би одоо яа ч юм эхлээд өөрийгөө аягүй сайн гэж ойлгох хэрэгтэй юм шиг санагдаж байгаа байхгүй. Яг одоо миний даралт хийдэн байн үздэг байхгүй. Гэхдээ зэрэг яг би чи бас тодорхой харьцангуй хөшөөн штэ. Тэгэхээр чин миний даралт чи ингээд 120 хэдтэй аягүй гоё ингээд явж ирсэн аа. За нэг юм ичлээ санаад авдаг юм болоо айдсан болоо гэж бодоод маргааш нь тасаад ч юм уу үзэхээр ихсэн мэд 140. 140 тэр гараа явчихдаг. Тэгэхээр за би яг алдаа хийчлээ. Ёстой нэг савлтанд нь орчлоо гэж боддог байхгүй юу. Тэгээд нэг жоохон их сайн нойргүй гинт ингээд нойргүй болчихдаг шүү дээ. Айгүй нойртой сайн байхгүй юу. Тэгтэл зарим шин ингээд нойр хөхгүй маа гэл гинтхэн ингээд бодхолоор яг сахартай холбоотой байж болох юм байна бас тий. Одоо нойргүй ингээд томлох маргааш өглөөний сахар өндөр гарах жишээний стрессдгээр одоо энэ стресс нойргуудыг одоо бид нэр хянах ямарч боломж байхгүй зүйл шүү. Тэг бүр цаанаас л ийм үед сахар бас ихсдэг тайван байх. Ер нь олон янзын юутай байд юм ба шүү тий. Ганц одоо нэг хоолоор за одоо энийг хийж болохгүй гэдэг нэг найзтай байгаад дүүр ер нь эрүүл тодорхой хэмжээгээр идэж болно. Тэгтээ бага идэх юм шүү. Сайн хяналттай байх хэрэгтэй байна л да тий. Тэгэхээр одоо таны даралт ихсдэг гэдэг чинь тийм ингээд сахарын өлөвийн глюкозын өөрчлөлттэй сахар ихсдэг хэвлийн тархалттай тийм тэгээд ингээд бүх зүйлүүд нь өөрөө процесс солилцооны хам шинж гэдэг юмд орж явждаг. За тэгээд эдгээр нь улам ингээд цаашлах юм бол чихрийн шижиг хэв шинж хоёр руугаа
эрсдэл хүчин зүйл нь байна л гэж харж байгаа. Яг үнэ. Өндөр эрсдэл Яг хүчин үнэ. зүйл байна л гэж. Би бас тэгж бодоод байгаа. Би өөрөө ингээд нөгөө хүмүүс хараад намайг болоо ямар гоё яг хэмжээндээ байна гэдэг байхгүй юу. Тэгэхээр би боддог бахад дотор үгүй штэ намайг эмч тур гэсэн байхгүй юу. Тэгээд одоо энэс лөө турж яах юм гэж. За турах дээр нэг комментлэхэд таны нас хэдлээ? Би ч одоо 70 гарцсан юм штэ. Аль гарч байгаа. За тэгэхээр ер нь олон улсад бол зөвлөмжөөр юу байдг вэхээр 65-аас дээш насныхныг ер нь биеийн жингээ хасахыг ер нь бол зөвлөдгөө. За яагаад гэвэл 65-аас дээш нас нь яадаг вэхээр булчингийн алдагдал айгу багт ихтэй болдог. За тийм учраас жин алдна гэдэг чинь давхар өөхөө хасахаас гадна булчингаа алдна гэдэг ойлголт хамгийн гол байна. За тэгэхээр тэр алдагдлыг бага ойлгохын тулд жин хасах гэхээс илүү дасгал хөдөлгөөн гэдэг зүйлийг зөвлөдөг. За тэгэхээр одоо бид нар чинь 90 100 наслах бол одоогийн анги авах нь бол хэвийн зүйл болчлоо ч ирээдүйд бол тий. Тэгэхээр 90 100 наслах боломжтой үг амьдралын чанар гэдэг зүйлийг чинь тодорхойлдог гол зүйл нь булчингийн мас болдог учраас булчингийн масыг хадгалах зорилгоор жин хасах гэхээс илүү дасгал хөдөлгөөнөөр ихэр өссөн үсэг инсулины дөжрөл инсулины мэдрэг байдал чинь сайжраад хэвийн тойрог багасаад тий. Хоолны зөв зохистой менежмент одоо баланс тал дээр анхаарах юм бол өссөн үсэг инсулины солилцоонууд бодис солилцоонууд сайжирдаг учраас энэ рүүгээ явах нь илүүтэй үр дүнтэй. Харин эсрэгээр 65-аас доош насныхан байвал илүүтэй жингээ хасах ч байдаг юм уу те хэвлийн дойрыг хасах энэ зорилго нь жоохон өөр гэх юм уу те клиник талаас харуул. Тэгэхээр энэ талаараа явах нь илүү үр дүнтэй. Та өдөр тутамдаа дасгалыг нь илүү ирээдүйн амьдрал чинь тустай гэж бас ингээнээр л ойлгож байна. Одоо бид нар шинэ амьдралаар ингэж ярьдаг шүү дээ. Одоо над тохиолдсон юм да 3 сарын дундч гэдэг юмыг би зүгээр л одоо 3 сар өөрөө өдөр болгон үзэж байгаа дундчтай гаргачихдаг юм байх гэж бодоод байдаг байхгүй юу. Энэ 3 сарын дундч гэдэг учрыг та нэг хийж. Энэ 3 сарын дундаж шинжилгээгээр бол бас нэг онш тодруулдаг чихрийн шижээ онцлогдсон хүмүүсийг хяндаг эмчилгээний менежмент гэдэг юм шинжилгээ байна. За энэ 3 сарын дундч нь болохоор бид нэр 6.5-аас бага хувьтай байх юм бол good control буюу сайн хэмжээ гэж үзнэ. 6.5-аас 7.5-ын хооронд байх юм бол бид нэр дунд буюу moderate control гэж үздэг. За 7.5-аас дээш хувь байх юм бол бид нар bad control буюу муу хяналттай явж байна гэдгийг чихрийн шижээ онцлогдсон хүмүүсийн хяналтыг хийдэг эмчилгээний менежмент хийхэд хамгийн чухал шинжилгээ бол энэ шинжилгээ байна. Тэгэхээр энэ шинжилгээг бид жилдээ 4 удаа өгч иж одоо би ямар төвшөнд явж гинвэ гэдгийг хянуулах хэрэгтэй. Гэтэл манай монголчууд одоо ингэж жилдээ нэг л удаа өгдөг. Эсвэл эмнэлэгт хэвтэж байгаа үедээ эсвэл ямар нэгэн хаалгаанд орох гэж байгаа. Эсвэл гинт одоо ингэж амь нас дээсэн төрөн дээр байгаа үед л энэ шинжилгээг ахуулдаг. Тэгэхээр энийг 4 удаа өгж эмчтэй өгж эмчилгээний менежмент хийн. Гэтэл энэ 3 сарын дундчийг бид нар 1 хувиар бууруулахад нас баралтыг 21 хувиар, зүрхний шигдээс үүсгийг 14 хувиар, тархинд цус харахыг 12 хувиар, за цахин судас болон хөл тайралтыг 43 хувиар, жижиг судасны хүндрэлийг бид нэр 37 хувиар бууруулах ийм боломжтой шинжилгээ байна. Тэгэхээр би энэ хувийг одоо тэгтэл 8.5, 9.5, 10% гэх юм бол би энэ их эрсдэл хүчин зүйлүүдийг 3 дахин нэмзэн явж шүү гэдгийг л хүмүүс ойлгох хэрэгтэй. Саяны нөгөө санчир эмчийнхаа хэлсэн хоол зүг дасгал хөдөлгөөн энэ бүх юмаа явал эрүүл болох гэдэг. Энд яахгүй бол чихрийн шижээ хэв шинж хоёр болох гэдэг байна л гэдгийг аягуулсан ойлгох хэрэгтэй. Тэгээ сайн предиабет гэж ярьсан чи над зүрийн юм санаад орлоо. Предиабет чи эрүүл болно одоо тий эрүүл болно гэж байгаа. Тэгээ биеийн жингээ ерөөсөө 10% хасахад л бүх сахарын контролууд нь хэвэн болоод 3 сарын дунджаар хамгийн гол хянаж байгаа шүү дээ тий. Тэр бүх үзүүлэлтүүд нь хэвэн болдог. Тэгэхээр хэрвээ 65-аас доош насных байх юм бол 90 илтэй байх юм бол 81 кг болоход таны бүх шинжилгээнүүд хэвэн болно. Бүх биеийн бодис солилцоонууд чи одоо юу гэх юм үзүүлэлтүүдээр хэвэн болно гэдгийг бас ойлгоно. Тэгэхээр жин хасна гэдэг зүйл чинь бас амар чухал зүйл болчиход байгаа байхгүй. Тэгээ тэр нь чинь л амьдралын юм аяг. Тэгэхээр ер нь одоо жишээ нь түрүүн хэлсэн шүү дээ. За хоолтын юм дээр одоо бараг 7 жил тий хоолт яг нэг зарчмаар ингээд яваад тэр нэгэд амьдралын хэв маяг болсон гэдэг жаа шүү дээ. Тэнгүүд яг одоо манай үзэгчдэд яг өглөөдөө жишээ нь яг ийм дараалттай ч юм уу тий одоо нөгөө тавгын зарчим гэж үүдэж тэр надад хамгийн ойлгомжтой санагддаг байхгүй. Тавгынх нь тал нь ногоо байх хэрэгтэй гэх тий. Тэгээд яг ийм юмыг л баримтлал өөрийгөө ийм юмд ингээд сургачхаа гэдэг нэг юм зөвлөгөө өгвөл. За тэгэхээр би ер нь бол жишээ гэвэл зөв завшин дээрээ илүү
жишээ авбал илүү тохиромжтой юм болоо гэж бодлоо. За эгч түрүү энийг хэлсэн шүү дээ. Би бас өндөгнөөс сурдлага авсан гэдэг. Ийм хүмүүс юм маш их ирдэг. Хүн болгоны амьдрал өөр тий. Тэгэхээр магадгүй өндөгний оронд өөр уургалах хүмүүс өглөөний хоолндоо сонгох гэдэг зүйл нэг гол асуудал болж ирж байна тий. Хоёрдугаар нэг эгчний нэг ярьсан зүйл юу байсан гэсэн чинь ногоо идэх гэж чадахгүй байсан гэж нэг юм ярьсан тий. Уламжлалт одоо хэрэгэлдэг ногоо гэдээ байцаа ловн гэд ярьсан тий. Тийм юм хэрэгэлдэг. Тэгэхээр нэг одоо ийм хүмүүстэй чинь зөвлөгөө өгөхөд яах вэ гэхээр байцаа ловн хэрэгэлдэг бол ер нь тэрнээсээ эхлэх нь зөв. Хамгийн нэгдүгээрт. Хоёрдугаарт нь хэрэгэлсэн нэг арга нь яасан гэсэн чинь хөлдөөсөн, миксерцэн гэ та нэг ярьсан да тий. Тийм байдлаар ч хамаагүй эхэлж одоо хэрэглүүлэх нь хамгийн гол зорилт үү. Уудаг ногоо гэдэг маягаар тий. Тийм. Тэгэхээр би нэг өвчтнүүдийн хамгийн түрүүлээд яадаг вөхөр ногоо ийм идэж чадахгүй юус миксер дээд нэг 500 мл смути хийж уун шүү гэдэг баг. Смути гэхээр одоо устай гэсэн үг. Ногоо жимсний холимог гэсэн үг чинь энгийнээр ярил тий. Тэгэхээр тэрэнд нь энгийнээр ярил одоо юу гэдэг идэж чаддгүй зарим төрлийн ногоонууд одоо бууцаа мууцаа оруулчвал тэр ямар нэгэн асуудалгүй уух зүйл байвал хүмүүс уучдаг байхгүй юу. Тэгээ дээрэс нь нөгөө нэг жимсний холимог авах юм бол жимс гэдэг зүйл чинь амтыг давхар өгдөг учраас хүмүүс хэрэгэлцдэг. Тэгэхээр нөгөө тэрнээс нь эхэлдэг. За тэгээд нөгөө нэг тэднийг хүний ер нь ингээд нэг дадал гэдэг юм уу хэрэглэх одоо хүсэл яаж тогтдгийг юм бол хамгийн багадаа 15 удаа харьцаж ингээд тогтдог гинэ. Тэгэхээр та нөгөө бууцаатай өмнө 15 удаа тогтмол харьцаагүй учраас идэж чадаагүй байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг тэгж харьцуулж байгаа нэг хэлбэр байхгүй юу. Тэгэхээр та миксердээд идээд нэг сар идчих юм бол хоолндоо нэг бууцаад харуул амрууга хийчих хэмжээний болно л гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр одоо та нэг тэр ногоонуудаа идэж чадж гинөө гэд одоо бодоорой. Ааха. Идэхэд оролдвол хэр байх вэ? Үгүй яг шууд нөгөө ногоо идэх төр чинь яг ингээд дууцаа юугаа тавган дээр тавьчаад идэх хэр чадахгүй шүү дээ мэдээж тий. Тэгэхээр тийм байдал шингэн байдалд тий. Шингэн ногоо маягаар одоо тэр чинь уух тэр ууч эхлээд нэг жоохон эвгүй давнаа та. Тэгээ сүүлдээ ингээд ерөөсөө ямар ч нөлөөгөө уугаас сурчиж байгаа байхгүй. Тэгэхээр би идэж чадахгүй ч тэгж эхэлсэн дээр юм уу да. Тэгвэл цаашд нөгөө ногоогоо аваад идэхэд бас таньдаг мэддэг болчиход байгаа шүү дээ чинь. Гэхдээ танихгүй ногоо тавган дээр орж ирээд байгаа шүү дээ бидний хувьд бол тий. Тэгэхээр идэж сурсан. Одоо бол ерөөсөө тэрийгэ бэлдээд тэгээд юугээр ч идэнэ. Тий бүр дээрэс нь яг лимон энтертэй тий хоолндоо ингээд тийг хачир болгоо тавьсан. Тэрийг таньдаг учраас мэдэрж штэ энэ ийм амттай гэдгийг. Тий. Тэгээд одоо бас тэрийгэ хэрэгжүүлээд эхэлж байгаа. Болохгүй ч юм байхгүй юм билээ. Тий. Тэгэхээр ер нь нэг хүний дадлаг гэдэг чинь ингэж л өөрчлөгдөг. Яг их шиг. Тэгэхээр нэг эхлүүлэхэд яаж эхлүүлэх үү гэдгийг хүмүүс мэдгүй байгаа. Тэгэхээр та тэрийг нэг олтлоо тодорхой хэмжээг зарцуулсан. Маш урт хугацааг зарцуулсан. Одоо их юм бууцааг яаж идэх үү гэдгээ хүртэл тий. Тэгэхээр жатар жоохон харна яаж идэх үү гэж тэг амсан тий. Тэгж байгаа сүлд ерөөсөө ингэж идвэл дээр юм байна. Тэгээд тэрийг өгшөө нэмж байгаа штэ. За би одоо энэ дээр чинь нөгөө яншуу идвэлсэн мэл яншуу нэмээд өөрсөө идвэл өөрсөө ингэж жоохон жимсний ямд оруулаад тэгжснаа тэгэл янз юм нэмээд тэгээ хойлоод бүр гоё байна гэдэг дээр л тавил уучсан ч тэгээ. Тэгэхээр одоо нэг амар амжилттай шилжсэн бас нэг одоо их юм зөвхөн ногооны нэг төрөл дээр ярил айгүй амжилттай шилжсэн юм байна. Нэг хүн бодоо суугаад авчихлаа байт юм элэ л дээ. Ямар ч гэсэн чи хүнсний юм дэлхийд даяар хэрэгжилж байгаа юм чинь те. Яг Монгол хүн жоохон хоолж гисэн. Тэрийг болоод аваад хэрэгжилчихэд үр дүн нь бол айгүй сайхан мэдэгдэх штэ. Сая идэг хуршгил те. Тэгэхээр нэг одоо магадгүй цаашдаа ингээд юг хэрэгжүүлэх юм бол магадгүй бид нэг ингээд зарим ногоо идээд сурцсан хүмүүс байх юм бол яг түрүүний нэг хүмүүс тавганы зарчим гэдэг талаар нь тайлбарладаг, баланс гэсэн талбар зарчмаар тайлбарладаг. Гэхдээ нэг үндсэн ухагтхуунууд нь идэж ирэн бүгд одоо юу гэх шимтжил ард нь явж байгаа шүү дээ. Тэгэхээр юу байдг вөхөр ногоо буюу ногоог бид нар энгийнээр эслэг аминд эмнүүд эрцүүд гэж харж болно. Одоо юу гэх доторхын задлаад харах юм бол эслэг аминд эмтэй зүйл нөгөөх нь уургаглах хүнснүүд буюу мах, өндөг, дүүфүү, шошмош төр байж болно жишээлээд ярил те. За тэгээд үндсэн нэг энерги их хүс буюу нүүрс буюу тэр нь аль болох юу гэдгийг бүхэл нүүрснүүд гэж байгаа хайлттай. Тэгэхээр нэг гурвалжин будаач байдаг юм уу те. Хөхтөрний талхч байдаг юм уу? Юусэн цагаан талхнууд биш шүү ч гэдэг юм уу те. Энэ гурван зүйлийг хамт идэх гэдэг ойлголт одоо хамгийн гол болж эхэлсэн. Цаашдын менежментэд аль нэг нь орхигдуулахгүй байхгүй юу? Тэгэхээр нэг өглөөний хоолнд байвал та юусэн өндөг идэж сурааг бол өндөг байхгүй жил. Өндөг идэж сурцсан бол талхтайгаа өндөгтэйгээ нэг жоохон ногоо идчихвэл ингээл таны бүтцээрээ ярил хамгийн одоо сайн бүтц рүүгээ шилжиж байна гэсэн үг. Тэгэхээр энэ шилжигдсэн бас нэлээд юу гэх хэцүү хүн болгоны суурь нөр учраас амар хэцүү. Өс төрсөн орчин магадгүй сэлэнгийн ногоотой өссөн хүүхэд байвал амар сайхан идчих байх тий.
Тэгэхэд бус газрынхан мөрөө. Та нар бол аягүй сайн идэв шүү дээ. Бид нар болохоор нөгөө танихгүй байгаа ногоогоо. Тэгээ одоо таньдаг болсон л доо тэр чи идэх шаардлагатай. Эрүүл мэндэ бодоод идэнэ. Идэгэл бодчихвол тэгээд хүнд яахгүй. Ээдтэй энчтэйгээл аюул хүн идтгүүл юм ээ голно. Хүлийн зөвшөөрөх хэрэгтэй. Монгол хоолнуудын хувьд ер нь хамгийн гайгүй эрүүл хоолтод дөхөж очих хоол юу вэ? Бас нөгөө нэг энгийнээр бол ингэж ойлгоно. Эрүүл хоол гэдэг зүйл бас ингээд аяавар адармаатай нэршил. Бидний одоо юу гэх 50 жилийн өмнө бид нар ухрах юм бол 100% бол эрүүл хоолтой байхгүй. Ус үсээгөө. Ягаад гэвэл бид нар хоолгүй байсан учраас, эд нүүрсгүй байсан учраас, тэ хоол хэмжээл хангалттай авч чаддгүй байсан учраас тэр бол эрүүл хоол байсан. Одоо бол бид нар илүүдэд байгаа учраас нэг жоох ингээд нэг асуудалтай юм шиг харагдчихад байгаа зүйл. Тэгэхээр одоогийн эрүүл хоол гэдэг чинь юун дээр суурилж байгаа нөхөр одоо гарч байгаа нийгэмдэр гарч байгаа асуудлууд дээр л суурилж эрүүл хоол гэдэг зүйл гарч байна. Тэгэхээр нэг хор өнөөлтэй хоол гэдэг зүйл нь байж эрүүл хоол гэдэг ойлголт гарч. Тэгэхээр хор өнөөл үүсгэж байгаа зүйлийг бид нар юу гэж авч үзэхээс эрүүл хоолтыг тайлбарлана. За тэгэхээр орчинд бид нар хүрээлэн байгаа орчноо хажууд хүнээ харуул хамгийн том хорлолоод байгаа асуудлууд үзүүлэлт харгалт байхгүй. Харгалтын эсрэг гэхээр тураадаг хоолнууд, биенжин хасдаг хоолнууд, биенжин барьдаг хоолнууд эрүүл гэдэг одоо категорийн нэг 80-аас дээш үеийн эзэлчээд байгаа байхгүй. Тэгэхээр нэг тэр категорид юу орж ийнө вэ гэхээр түрүүний хэлдэг юусэн ногоо идэх гэдэг зүйл нэг зүйлүүд. За тэгээд нэг гурил будааны хэмжээ, сахар гэдэг зүйлийг боловсруулсан үсийг багасгах. Ер нь бол багасгах гэдэг зүйл нь айгүй чухал байгаа байхгүй. Тэгээд бид нэг энэ хоёрын харьцаа бол амар их алдчихад байгаа. Одоо чинь буузаа ч юм уу хажууд нь нэг сайхан ногоотой идэхэд л эрүүл болов. Тийм тэгэхээр одоо нэг бууз гэдгийг чинь гурил мах өөх гэж харах юм бол ногоо гэдэг зүйл байхгүй шүү дээ. Тэгэхээр ногоо нэмээд ногооны хэмжээ нь их байж чадах тусмал бид нарт бас эрүүл хоолт руу илүү дөхөн гэсэн утгаар бас ойлгож болно. Харин ногооны салаад биш өндөгний салаад болчвол бас асуудалтай байхгүй юу те. Тэр дан уураг тоснууд гэж харна шүү дээ те. Шинэ жил бас надаа мэрэгчлүүд тэгж харна. Би бол шууд уураг тоснууд гэж харна. За эсрэгээр нийс салаад гэх юм бол тэрийг гурилтай адилхан төмс гэж үзэх байхгүй. Тэгэхээр яг адилхан нүүрс усны их үүсвэр гэж нүүрс ус тос гэж харна. Тэгэхээр тэр бол эрүүл хоол руугаа бас тэр асуудал дээр л туурлал бишээрч харж байна. Тэгэхээр одоо юу гэх юм байцааны салаад байвал боломжтой, лонгийн салаад байвал боломжтой, шинжөөний салаад, өхриймхтай салаад ч гэдэг юм уу. Ингээд зөвөр хөгжөөд явбал юусэн шинэ орны салаад гэл байх юм бол сүүлийн жилүүд яагаад ногоо хамгийн ийм одоо од гэж ярил л та тий. Эрэлт хэрэгцээ ихтэй хүмүүс их ярьдаг болсон юм хамгийн бага илчлэгтэй, хамгийн бага таргалуулдаг л байхгүй юу. Тийм учраас л тэрийг сонгоод байгаа шүү дээ. Тэгэхээр тэр асуудлуудын эсрэг гарч иж байгаа зүйл нь илүүтэй нэр хүнд одоо тэр эрүүл гэдэгт нэршлиг аваад юм гэсэн. Бусдаар бол юу гэх юм арцсангуу залуу хөдөлгөөн сайтай хүмүүс бол цөм мал идэх нэг асуудал байхгүй. Сайн шатаач нь тий дасгал хийдэг хүмүүс бол цолын хүмүүс идэхэд 2 цаг хийхдээ тэр цөмг дуусгах шүү дээ тий. Ажил солилцоогоор яриад. Тэгэхээр Дарим амчисаа бас асуумаар байна л да. Чигрийн шижинтэй хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаанууд юу вэ? За одоо ингээд харж байхад хамгийн том алдаа нь юу яж болох вэ гэхээр жилдээ нэг удаа хөвтчүүл жилээ даадаг гэдэг энэ үг бүр брэнд болцсон байж байгаа. Тэгэхээр энэ болохоор нөгөө дотоод шүүрлийн эмчнэрийн хувьд бол ямар ч хяналтгүй одоо 365 хоногийн 7 хоног та хэвтээ сахараа маш сайн хянчлаа үлдсэн хоног бол яг өөрийн хяналт шүү гэдгийг аюул сайн ухамсарч ойлгох хэрэгтэй. Яагаад өөрийн хяналт гэж байгаа гэхээр би танад очиж доржоо дасгалаа хийгээрээ доржоо хоолоо хийгээрээ ийм хоол түлхүү идэв шүү. Эрт унтаараа, эрт босоороо стрессч болохгүй шүү. Ажлаа зохицуулаараа гэдэг юмыг би хэлж чадахгүй болохоор энэ өөрөө яалтч өөрийн хяналт болчиход байгаа. Тэгэхээр нөгөө эргэх нөгөө тогтолцоо би багасаад байна гэж хэлээд байгаа нь амбулаторт үйлчлүүлж байгаа чихрийн шижинтэй хүмүүсийн тоо эрс багасаад байгаа их хамсаж байна. Яг тэгвэл эдгээр маань эргэлдээд ирээд эмчтэй үзүүлээд байвал урт удаан хугацаанд амьдрах бүрэн боломжтой болж ирж байгаа. Мэдхгүйгээсээ ингэж явж яагаад гинт хүндрээд нас урах тохиолдлууд асар их байна шүү дээ. Яг тэгвэл 6 секунд тутам дэлхийн аль нэг улс орн чихрийн шижингийн хүндрэлээр хүмүүс нас урж байгаа. Тэгэхээр энэ 6 секунд гэдэг маань маш богино хугацаа шүү дээ. За нэгдүгээрт, хоёрдугаарт ерөөсөө дотоод шүүрлийн эмчийн хяналтанд одоо байдаггүй. Одоо ингээд очиод нэг үзүүлжээл тэгэл өөр ингээд хянаад явдаг. Одоо жишээ нь би 10 жил ингээд метформин ууж байгаамаа эмчигээд ороод ирдэг. Тэгэхээр энэ хүний яг 10 жил метформин одоо хөгжил дэвшлэрээ эмчилгээнүүд өөрчлөгдөж байгаа байхгүй. Гэтэл одоо метформиныг 10 жил хэрэглэхээр энэ хүнд ямар үр дүнтэй байгаа.
Тэгээ яг мэрэгжлийн дотоод шүүрлийн эмчд бас хандаж одоо эмчилгээний зөв чиглүүлээд одоо явахгүй бол энэ хүндрэл рүү одоо бүгд ингэж орж ийн гэж харж байгаа. Тэгэхээр нөгөө жил ирэх тусам энэ чихрийн шижийн шинээр онцлогдож байгаа хүмүүсийн тоо чихрийн шижингийн хүндрэлээр нас орж байгаа хүмүүсийн тоо бол ихсэж ийн гэж харж байгаа. За нөгөө тэгвэр одоо энэ сахара зөв үзээч гэдэг ийм комментиг одоо хүмүүрэн одоо сүүлийн үед бол бид нэр яг нь гартаа ингээд байрлуулчаад 24 цаг сахарын ингээ утаснаас хараад ийм мэдгээр ихсэж ийн ийм мэдгээр багасж ийн гэдэг юм ингээ хөгжөөд нь штэ. Тэр нь одоо ямар хүмүүс ээж болох вэ гэхээр сахар ногт хянагдахгүй хүмүүс тэгээд жирэмсэн ихүүд одоо цуснаас айх эмгэгтэй гэдэг юм уу тий ингээ хатгаа цус гарч ирэхээр айдаг тийм эмгэгтэй хүмүүст одоо ингээ зориулаад энийг хийдэг. Тэгээд энэ хугацаанд одоо сахара аль үед нь одоо хоолн дээр алдаад байгаа юм уу, эмчилгээнд дээр алдаад байгаа юм уу гэдгээ маш ингээд эмчтэйгээ одоо ингээд гэр бүл болон тэгээд эмч тэгээд үйлчлүүлэгч гэсэн ийм 3 ийм пирамид ингээд цогц байж иж энэ өвчнийг даван туулж гарна гэдгийг аюулсаа ойлгох хэрэгтэй. За нөгөө талаас бас одоо ингээд ганцхан сахар гэл ингээд яриад тахгүй одоо ингээд сахара хянчлаа нэгдүгээр яаж хянчлээ хоолыг баг хэлчлээ, хөдөлгөөнийг хэлчлээ. Тэгтэл бид нөгөө юун дээр сахараа хянахаас гадна одоо дэлхийн нийтэд 3 юм дээр л хамгийн их акцент өгч байна. За ямар юм дээр 3 юм дээр гэхээр нэгдүгээр та сахараа тогтмол хянаач гэдэг коммент өгч байна. Нөгөө талд нь болохоор даралтаа 120-80-аас бага байлгаж нөгөө талаас өөх тосны солилцоо буюу одоо дислипидемийн буюу холестерин, триглицерид, ээлдэл сайн өөх тос гэсэн эднэрийг ингээд өгөөд одоо эмийн эмчилгээ хийхгүй бол энэ нь өөрөө нөгөө цусны дотор эргэлдэж байгаа өөх тосууд мөн цус хатууруулна, атеросклероз үүсгэн. За ингээд өөрхөн товроонууд нь тарих зүрхэнд очиод ингээд гинт нас барах юм уу. Тэгээд энэ байдлууд дээр аягүй сайн энэ гурвыг л одоо үнэхээр гүйд контролтой хийн чадах юм бол чихрийн шижингийн хүндрэлээр нас барахгүй амьдралын чанар нь улам дээшлээд явах бүрэн боломжтой гэж харж байна. За тэгээд даралтан дээр нэг юм хэлэхэд ер нь манай монголчууд даралтны имийг ямар үед аягүй сайн уудгүй гэхээр хар утсан хойно аягүй сайн уудаг. Бид нэр харуулахгүй гэж уулгаж байгаа зүйл байхгүй юу? Суцын гимтэхгүй гэж уулгаж байгаа. Тэгтэл нөгөө яадаг эмчтэй шилэн үзүү хөшөөл ингээл толгой молгоо өвдөл уучдаг ш нэг удаа. Тэгээд даралтаа тэр үед хэмжихгүй. Тэгээл үе үеийг ихсгэр нэм явуудаг гэдэг бол энэ ойлголт бол хамгийн буруу ойлголт гэдэг. Аягүй сайн ойлгох хэрэгтэй. За хоёрдугаар болохоор энэ өөх тос гэдэг шинжилгээг өлөн өгдөг шинжилгээг одоо байнга өгч хэвшээд ийм уухаар бол мэрэгжлийн эмчээр зөвлөгөө аваад имээ угаад хоол хүнсээр зохицуулах бүрэн боломжтой бол хоол хүнсээрээ зохицуулж явах хэрэгтэй байна гэж хэлмээр байна. Тэгэхээр ерөнхийдөө бол хэдүүлээ бас базаад бүгдийг ярьчлаа гэж ойлгож байна. Гэтэ яг миний асуугаагүй ч юм уу те үлдсэн тийм чухал зүйлс байх юм бол одоо хэлж болно. Сая зөвөр нэг даримаа эмчи хэлсэн дээр зөвөр нэг зүйл хэлмээр санагдлаа. Холестерин, триглицерид, өөхсний солилцоогоо тогтмол үзүүлээд хянаач гэдэг те. Монголчуудын амар өндөр. Яагаад гэвэл одоо нэг амтны гаралтай өөхсний хэрэглээ их байна. Дээрээс нь өөхсний айгүй буруу ойлголтууд ихтэй, буруу хэрэглээ ихтэй. Одоо артум гэж би бол илүү хардаг байхгүй. Одоо ямар өөхс хэрэглэхээ хүртэл одоо бид нэр мэдэхгүй байх жишээ нэ. Тийм хүмүүс. За тэгээд нэг зөвхөн малын гаралтай өөх тус сайн гэдэг одоо нөгөө өөхц нь аюултай учраас малын өөхц сайн гэдэг ойлголтоос л зөвхөн тэр төрлийн сүсүүд их хэрэгэлдэг. Тэгэд холестерин бүгд өндөр тийм хүмүүс. Амар өндөр. Зүгээр одоо хэвийн хэмжээ бол яг диабеттай 4 дотор бүр байхад хэвийн үнийхний 5 дотор байх бол бүр 7, 8, 9-тэй хүртэл хүмүүс маш их байдаг. Тэгэхээр нөө тэр өөхцний буруу хэрэглээнүүд маш их байна. Амтны гаралтай өөхцнүүд яг нэг сүүрний өөх, өвчүүний өөх шар тас сайн гэж идээд идэх хүмүүс хүртэл амар их байна шүү дээ. Жишээлбэл ярил кофенд өр шар тас идэх хүмүүс их байна те. Тэгэхээр тэр бол ерөөсөө яавч зүв зүйл биш. Ямар нэгэн байдлаар асуудал үүсэх нь хизээ нэгэн цагт. Хэрвээ та өдөр болгон шар тастай кофе ууж бол тэр хизээ нэгэн цагт асуудал үүсэх гэдэг зүйл бол баттай. Тэгэхээр тэрэн дээр илүү би анхаараасай л гэж хүсэж байна. Яг тэр сүүлний өөхийг бол одоо сүүлийн үед бүр амар хэрэгдэг болсон шүү дээ. Тэг ингээл омегатай нэтрэ гэж. Тэр одоо тэгээд бас тогтмол хэрэглүүл мэдээж муу болж тарах нь уу? Тийм өөхц одоо юу гэх юм маш олон хүнсэнд
их байгаа. Одоо бид нар боо гэж байгаа гэдэг чинь боо гэдэг чинь гурил гэдгээс гадна бараг өөхцсөн хэд дахин илүү байхгүй юу? Бичэн гэдэг чинь гурилнаасаа өөх тусна бүр хэд дахин илүү ч гэдэг юм уу те. Тэгээд дандаа тэрэнд нэг их боловсруулсан тийм юу гэдгийг хансанснууд гэж ярьдаг. Мэргэжлийн хэллэгээр бол хансанснууд их агуулсанснууд их агуулдаг тий. Тэгээд хансансны хэрэглээ өндөр байна гэдэг чинь нэг хансансны хэрэглээ нэг л өндөр байхад зүрх судасны өвчний эрсдэл 2% өсдөг байхгүй. Хансансны хэрэглээ 10% өндөр байх юм бол зүрх судасны өвчин чинь 20 дахин 20%-аар илүү. Одоо тэгэл нөө тэр харуулт марал зүрхний шийдс бүгд дарж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд дагаад энэ холестерин ингээд бүх зүйлүүд нь дагаад чихрийн шийд нь хянагддаггүй. Холестерин өндөр хүмүүс их хичээлээд ярил тий. Тэгэхээр нэг энэ өөхцсөн хэрэглээ амар чухал. Хүмүүс нөө яагаад гурилаа хасаа цаахар буучдгийг гэдэг. Гуриландаа бас нэг асуудал ихээс илүү гурилыг дагалж ирж тоснууд байхгүй юу? Цөв байвал дандаа өөхтэй, юутай, бууздвал дандаа өөхтэй иддэг, тий? Боо бичэн гэдэг чинь дандаа тоснууд байхгүй, маш их тоснууд байхгүй. Тэгээд энгийнээр бол нэг муу гэд хэлчих болно. Мууц нь маш ихтэй, транснууд ихтэй ч гэдэм үү, тий? Талхах масл гэдэг чинь юм уу те ингээд харуул өөхсний хэрэглээ аяга асуудал. Тэгээд амтны гаралтай өөхцгийг бас их шүтэх бол маш буруу зүйл. Тэгээд амтны гаралтай өөхц гэдэг чинь 60% нь хансанс байдаг. Хансансны хэрэглээ нэмэгдвэл зүрх судасны өвчний эрсдэл 2 дахин ингээд нэмэгддэг гэдэг ингээд сая ярьсан шиг. Тэгэхээр тэр цэсний хэрэглээ их байна гэдэг бол бас аюултай. Тэгэхээр нэг хүмүүс багтчихгүй гэж яагаад итгэх байхгүй. Тийм тэгэхээр бид нар ер нь бол махсуу маш олон зүйл хэрэгжилж яхад багтана гэдэг зүйл байхгүй. За тос ягаад асуудал болоод байна вэхээр за би нэг хансан цэсийг нэг жоохон ингээд ихрэл муу юм шиг сая нэг зүйл ярьсан те. Нөгөө талаараа ханаагүй цэсний өвчлүүд гэж байдаг. Тэрэнд нь юу ордог вэхээр бидний хамгийн сайн мэддэг омега 3 гэдэг чинь ханаагүй тосны нэг төрөл байхгүй юу. Тэгэхээр омега 3-ыг бид нэр сайн гэдэг бүгдээрээ мэднэ шүү дээ. Энгийнээр ярил те. За тэгэхээр тэр төрлийн цэснүүд биднэрт илүү шаардлагатай. За хүнд аль аль цэснийхэн төрлөө шаардлагатай боловч улс болгонд харилцаа адилгүй байдаг. Жишээлбэл ярил аль нэг төрлийнх нь илүү эргэлдэг байхад аль нэг төрөл нь бага байдаг улс болгонд. Яг гэвэл их усүр нүүр учраас зарим улс манах малтай учраас хансанс их хэрэглээд байна. Амтнаас их хэрэглээ. Зарим улс ургамал их тарьдаг учраас нөгөө талын их хэрэглэдэг. Олимпиадс их хэрэглэдэг ч юм уу зарим улсууд тий. За тэгэхээр одоо 21-р зуунд бид нэр яах боломжтой болсон гэсэн. Дутуу зүйлүүдээ бус их усүрээс авах боломжтой болсон байхгүй. Өмнө нь бол тийм байдгүй байсан. За тэгэхээр бид нарт өөр шаардлагатай тосны өвчлүүдийг хэрэглэх хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр нэг омега 3, 9 гэдэг тосны өвчлүүд байхгүй. Тэр тосны өвчлүүд ямар тоснд хамгийн их байдаг юм бол ургамлын снод хамгийн их байдаг. Ургамлын гаралтай снод. За бид нар загасны цэс гэж зарим талаар ярьдаг те. Тэгэхээр бид нар загас бол идэх боломжтой юу, ургамлын снод илүү хэрэглэх боломжтой юу гэдээ харах юм бол ургамлын сарай илүү хэрэглэх боломжтой байх. Би бол загас идэх бол одоо тухайн хүнд хэрэгжих боломжгүй зөвлөгөө гэж боддог. Дийлэгтэй харуул те. Тийм учраас би ургамлын цэсийг илүү хэрэглэх дэмждэг. Ургамлын тос гэдэг маань тосныхоо төрлөөс шалтгаалаад нэг 6-аас 20% нэг хансанстай байдаг. Дунджаар аваад үзвэл хэлбэлцэн амтны гаралтаас бол 60% байсан шүү дээ тий. За тэгэхээр ургамлын цэсгээр хүмүүс зөвхөн наран цэсгийн цэс гэж ойлгодог. Үгүй. Одоо рапсын цэс гэвэл нэг төрөл оливын тос гэдэг чинь ургамлын цэс. Олив гэдэг ургамлаас гаргаад жимснээс гаргаж авдаг учраас ургамлын цэс гэдэг ангилалд гарна. Коконатын цэс гэвэл ургамлын цэс гэдэг юм уу тий. За тэгээд энэ дотроос хамгийн тохиромжтой нь бидний хэрэглэх нь хансанс багтай тосууд байхгүй. Тэр нь хамгийн багаас нь эхлээд ярил рапсын цэс бол нэгдүгээр тардаг. Рапсын 6% хансанстай. Ягаад Японд хамгийн их рапсын сэргэлдэг шалтгаан энэ багхгүй хансанс багтай учраас. Тэгээ Япон өөрөө урт насалтай байдаг шүү дээ. Жишээлбэл ярил те. Оливын тос ягаад ийм одоо юу гэх юм од гэж ярих юм чи үгүй те. Хим нэр үндэ өндөртэй байгаа их омега 3, 9 тосны өвчл хамгийн өндөр байхгүй. Тэр тосны өвчл өндөртэй. Дээрэс нь хансансны агуулмж нэг 10% хавцаа байдаг учраас дэлхийн нийтэд хамгийн эрүүл гэж ашигладаг тосны төрөл нь байх чинь. Тэгэхээр нэг доктор нь агуулж байгаа тосны хөвчлөрөө одоо дэлхийн нийт чиглээд байгаа нөгөө хөвчлөл таргалалт гэдэг юм. Тэрнийхээ эсрэг тэмцэж байгаа байдлаар л бид нэр эрүүл гэдээ нэрлэж байгаа. Тэрэнд нь рапсенснууд орж ийн, олив орж ийн. За манайд үйлдвэрдэг малингийн снод гэх юм бол омега 3-ийн агуулмж бүр ингээд супер өндөр. 60% нь бараг омега 3-ийн агуулмжтай ч бит юм уу те. Загасны цэснээс бүр бараг 10 дахин өндөр байхгүй жишээлбэл ярил те. Ийм цэснүүд байна. Тэгэхээр энэ тосны их үүсрүүдийг ер нь бид нэр хэрэгжилж явах хэрэгтэй. За тэгээд эднийг хэрэгэлдэггүй хамгийн нэг том шалтгаан байдаг юм хүмүүс. Тэр нь юу вэ гэхээр транс болчихно гэдэг. Зүгээр шараал ингээд нэг хортой болоод гэж ойлгодог байхгүй юу. Тэгэхээр нэг энийг тайлбарладаг хүмүүс нь дандаа мэрэгжлийн бус хүмүүс байдаг. Ерөөс шууд хэлэхэд мэрэгжлийн хүмүүс хизээч ингэж тайлбарладаг. За бид нэр шарах, хуурах, хуурах гэдэг яа те. Согны урах гэдэг зүйл 80-100 орой хооронд явагддаг. Температур градусаар ярилаа тий.
За шарах гэдэг процесс 160-аас 180 хэмээн онд явагддаг. За тэгэхээр саяны RAPS-ийн цэцгэд smoke point гэж байгаа. Нөгөө нэг транс болоод те шилждэг температур нь 210 юм байдаг байхгүй. Тэгэл бодоход та транснд цогно хуурах үгүй л ямар ч эргэлзээгүй хуурч болно. За дээрэс нь тэр транстос гэдэг зүйл гэрийн нөхцөлд гэж их хэмжээнд үүсдэг зүйл ерөөсөө биш. Харин эсрэгээрээ чипс үйлдвэрлэлийн нөхцөлтэй. Харин эсрэгээр гадуур зарагдж байгаа хоошорны ганц. Эднэрт бол их хэмжээнд үүсэх боломжтой болохоос гэрт бол тэгэж үүсгээд ерөөсөө тэгж амар аюул болохгүй. За тэгээд тэр аюул болгоод идэг хамгийн том тосны төрөл чинь одоо бидний хэлдгээр маргарин шүү дээ. Маст гэж ярьдаг. Тэр чинь ерөөс тэр чихэр транстос шүү дээ. Ер нь бол жишээлэл ярил те. Тэгэхээр тэрнээс бид нэг хэрэглэх айхгүй хэрэглэдэг мөртлөө энэ зүйл амар их айгаад идэх байхгүй. Тэгэхээр ер нь бол маргарин баг хэрэглээрэй гэжлэн гадуур хоолж байгаа их тосон шарсан бүтээгдэхүүн одоо шарсан төмснүүд байна, хуушуурнууд байна, пиршгинүүд байна те. Эднийг ер нь бол би нэг авч хэрэглэхийг бол нэг дэмжиж байдгүй. Мо их удаан тосоос солихгүй ашигладаг учраас те. Чипс мипсийг бол би нэг хэрэгтэй амтан гэж бол ерөөсөө үздэггүй ч гэдэг юм уу те. Ийм шалтгаанууд байна. Тийм учраас тосны зөв зохистой хэрэглээ аюу гол юунуудаас их сурвалжуудаас авах хэрэгтэй. Маш олон мэрэгжлийн бос хүмүүс одоо зарим инфлюенсер, зарим төрлийн инфлюенсер хийдэг тийм нэг зөвхөн анагаахын чиглэлээр төгссөн эмчнэр тэр биш тийм нарийн мэрэгшээгүй эмчнэр хүртэл маш ихтэй гэж ярьдаг. Тэр бол ерөөсөө маш буруу мэдээлэл тарааж байгаа хэлбэр. Вау, миний бүр тархин дотор нэг юм гэдэг тосны талаарх ойлголт маань бүр ингээд бүр огт өөр боллоо. Тэгвэл энэ гадуур зарагдж байгаа үндэсний бүтээгдэхүүн дөрөв шашиг байгаа штэ. Тэрэн дээр одоо тэр тосны хэмжээ, тэр чихрийн хэмжээ энэ тэр бичсэн байдаг. Тэрийг одоо яаж сонгож авах вэ? Жишээ нь одоо над шиг жишээ нь одоо нөгөө хар талах гэлдэж байгаа штэ. Тэгвэл хар болгон чи яг тийм сайн талах байж чадах уу? Тэг бүхэл үр одоо яг би бол хар талах гэдэг ч гэсэндээ яг тэр үрээр нь хийдгүүл гэж сонсож ирсэн. За мэдээж яа хүмүүс ингэдэг бүхэл үр их болчоор шууд сайн юм шиг бас ойлгоод идэг асуудал байна. Нэгдүгээр асуудал. За тэр яаж яах вэ гэхээр Улаанбуудаг чинь яадаг Улаанбуудаг чинь гадуур хальстай байдаг дотроо цөм эсэг юу гэж байгаа. Цөм одоо юу гэх доторх цагаанаар нэх юм бол бид нэр цагаан гурал хальстай тэр чих юм бол бүхэл үр гэдэг байхгүй юу. Тэгэхээр нэг бүхэл үрийн гурилж байсан 90% нь бас цагаан гурал байхгүй юу гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр давуу тал нь юу байгаа гэвэл хальстай учраас тэр нь жоохон эслэгтэй. Тэгээ жоохон витаминтай, эрдэс мэрцүүдтэй хальсанд нь байгаа байхгүй юу. Тэгээд 90% цагаан гурал шүү дээ. Тэгээд тэр нь хальсан бор өнгөтэй байхгүй юу. Тэгээд хинхүүд бид нэр хар өнгөтэй талах болчихж байгаа байхгүй юу. Ингээнээр ярил те. За тэгэхээр тэрийг бид нэр талах гэж ойлгох нь их хэдвэл ялгаа байхгүй. Гурил бол гурил шүү гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Нэгдүгээр зүйл. Цагаан гурилч тэгвэл нэг цав гэж хараад идэв. Бас ортой юу? Цагаан гурил чинь баг цав үйдэж шүү гэдэг. Тэгээ арай тэгж болохгүй зү тэ. Тийм, ер нь бол тэр бол хадлаа асуудал. Тэр бол ямар ч үндэслэлгүй тэ. Энэ бас уламжлалт тоол шүү дээ чинь тэ. Тэгэхээр хальстай нь хит цэвэрлгээгүй юу одоо нэг хальстайгаа яваад ирэхээр жоохон бид нар идэх жоохон юу тийм бэ тэ. Эслэг идэг юмтай тэ. Тийм, тэгэхээр одоо алийг сонгохыг бол бүхэл харын сонгох нь зөв байхгүй юу? Шууд одоо тэгж л ойлгох хэрэгтэй. Харин тэ энэс 10-ыг энэс 10-ыг гэдээд энэ илүү сайн гэж бас хамаагүй ойлгож болохгүй. Чихрийн шинжтэй байвал бас ялгаагүй л. Өөдөө шашхан дээр хийвг яг одоо чихрийг одоо сүүлийн үед хүмүүс нөгөө энэ үйлдвэрлэгч юу яаж штэ чихэр үгээ гэдэг дав аяа намтлаад үзэхлээр цул чихэр гэж идэг штэ. Энэ одоо тэгээд тэр чихэр орлуулагч гэж бас юу вэ нөө? Сахар орлуулагч гэдэг тий. Хамгийн аюултай гэдэг. Тэрний ялгаа хэлж өгч. За тэгэхээр шашханаас нь эхлэе те. Эдлээ гэж ялах юм. Би бас ингээд хүмүүсээ ажиллахаар ажиллаж болох зөвлөгөө өгөх хэрэгтэй гэдэг зүйлийг одоо ингээл бүр маш их ингээл ухаарад байгаа байхгүй юу. Тэгээд тэрэн дээр би шашхан дээр хамгийн их ажилдаг нэг зөвлөгөө байдгийн. Тэр юу гэхээр шашханы нүүрэн талын шашханы мэдээлэл байдаг байхгүй юу. Нүүр гэхээр одоо бүтээгдэхүүнээ чи авахд шууд зарагдж байгаа нүүрийн хэсэг гэсэн үг шүү дээ. Энэ дээр манай шашханы тухай стандартын нэг ийм 5 зүйлийг илэрхийлж өгөх хэрэгтэй гэсэн зүйл байдгийн. Гэхдээ энийг үйлдвэрлэгч болгон бас хийж яах үгүй. За тэрийг хамгийн сайн одоо нарийн боомн дээр жишээлээд ярил талах чихрийн бүх бүтээгдэхүүнүүд дээр байгаа. Тэгэхээр би хүмүүсийг хамгийн түрүүнд баг талах чихрийн бүтээгдэхүүнийг аваарай гэж хэлдэг байхгүй юу. Одоо шашхын уншихад хэлбэр учраас нэг талаараа одоо үйлдвэрийн маркетинг юм шиг оловчиг яг бодит байхгүй юу. Тэрэнд юу байдаг вэ гэхээр энэ 5 зүйлээр заавалчгүй илэрхийлэхийг зорьсон байдаг. Тэр нь юу гэхээр сахар, давс, одоо юу гэдэг тос, хаансан тос. За тэгээд нэг нь юу орхич юу? Илчлэг гэдэг зүйлийг. За тэгэхээр нэг нийгэмдэр асуудал болоод байгаа 5 зүйлийг л гаргаад ирсэн байхгүй юу. За тэгээ энийг гэрлэн тохиогоор илэрхийлдэг юм. Ногоон байвал баг, шар байвал дунд, улаан байвал. Тийм. Тэгэхээр та анхаарах зүйл хансан тос ногоонтойг нь сахар ногоонтойг нь авчвал болно
гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар бас хэрэгжүүлж болдог. Одоо нойр булчирхайн өвчтөй хүн байх юм бол өөхцсөн ногоонтойг авъя шүү ч гэдэг юм уу. Энэ бас эхний ээлжинд бас хэрэгжилж болох зөвлөгөө байдаг. Тэгэхээр нүүрэн талын шишгэн дээр 5 зүйлийг гэрлэн төхөөнгөөр илэрхийлсэн. Гэрлэн төхөөчин яв зогсон анхаар гэдэг шүү дээ, тий. Тэгэхээр ногоон байвал баг, шар байвал дунд, улаан байвал их байдаг. Систем мэдэхгүй юм шүү дээ. Анзаардгүй юм шүү дээ. Тэгэхээр нэг сахаргүй байвал ногоон байна гэсэн үг байхгүй юу? Сахар гэдэг хэсгээр яг дээр нь сахар гэж чийд хүрээний ногоон гэдэг. За. Энийг бас олон улс бас их ашигладаг, бүтээгдэхүүнүүдээр их ашигладаг. За, сахар орлуулагч бол одоо юу гэх юм, химийн гаралтай, ургамлын гаралтай гэд байгаа. Төрлүүд нь гэх юм бол тий. Одоо гол зорилго нь гэх юм бол сахарлаг чихэрлэг амтыг өгнө. Нөгөө талаараа цэцэн дах сахарыг ихсэхгүй, таргалуулахгүй л гэдэг одоо гол одоо юу гэх юм үүсгэсэн зорилго нь гэх юм бид нэр тэрийг нэг зорилготой байж үүсгэн штэ. Хэрэггүй байвал ерөөсөө өсөхгүй. Үүсгэж гаргасан зүйл чинь таргалтай чихрийн шишинтэй хүмүүстэр гаргаж байгаа зүйл байхгүй юу? Сахар нь өсөхгүй, жингэн өсөхгүй гэдэг зүйлтэй. За тэгэхээр тэрэн дээр нөгөө нэг тэрийг хэрэглүүлэхээр чихэрлэг амтыг өгчдөг учраас бид нар чихрийнхаа хэрэгцээг авчиж байгаа юм шиг санагдаж байгаа. За тийм зүйлээр гаргаж ирж байгаа гэсэн. Гэтэл одоо юу гэх юм дагалдаад сүүлийн үед асуудал болоод байгаа зүйл нь юу гэхээр сахар орлого ширлэх юм бол сахарч өсөхгүй тэрэн дээр бол баттай байж болно. Жин нэмэхгүй тэр бол баттай байж болно. Одоо зеро кола уугаад сахарч өсөхгүй тэр бол найдвартай. Тий. За харин гол асуудал нь юу болоод байна вэ гэсэн чинь нэг тийм сахар орлуулагч бас их хэрэглээд байхаар нэг бодис солилцоо талаасаа, гидсний бактери талаасаа бас удаан хугацаанд хэрэглэх нь маш их асуудалтай судалгаа гарч ирж байгаа. Гэхдээ харьцангуй нэг сахар орлуулагч клик судалгаагаар маш урт явсан зүйл байхгүй юу? 1960 оноос ихэр одоо 60-70 жилийн хугацаанд судлагдсан зүйл. Тийм болохоор одоо гаж нөлөөх зүйл харьцангуй багтай. Нэг талаасаа харуул гаж нөлөөх гэдэг зүйл харьцангуй багтай чихэрлэг амтыг өгчөөд энэ тухайн хүмүүст илүүлжийн таргалалт биеийн жингээ харж байгаа юм сэргийлэх боломжтой нь маш тогтмол их хэрэглээд байвал бас бодис солилцооны асуудууд үүсгэж дээ шүү гэдэг зүйл байгаа. Тэгэхээр та заримдаа сонгох зүйл байх нь гэдгийг ингээр ойлгох хэрэгтэй. Тэ? Илүү сонгох зүйл ч ус байх гэдэг нь баяр ёслолын үеэр байвал та сахараа өсөхгүй гэвэл тэр зеро гэдэг төрлүүдийг авах нь илүү зохимжтой юм. Сахартай ундаа авах ус бол яалч үтсэн илүү. Одоо юу гэх юм нөгөө бус төвчлөөр ер нь элиний өөхөлт мөхөлт гэдэг асуудал байна шүү дээ. Тэрийг бас тэрний үүсгэх шалтгааныг багасгах чинь элиний өөхөлтийг бууруулж юм ч юм уу тийм давуу талууд байна. Тэгээд өдөр болго хэрэглэвэл бас сөрөг нөлөөний асуудал байна гэдгийг ойлгох хэрэгтэй. За тэгэхээр өнөөдрийн манай амбулатор подкастын хамгийн эхний дугаар өндөрлөгт өгч байна. Тэгэхээр та бүхэн өнөөдөр бид нар өнөөдөр ерөнхийдөө ганцхан при диабетийн тухай ярьсан бас чихрийн шижин өвчний ерөнхий ойлголтын талаар та бүхэнд өгсөн гэдгийг бас санаарай. Дараагийн дугааруудаар чихрийн шижин өвчний төрлүүд болон хүндрэлүүдийн талаар, эмчилгээний талаар ингээд дэлгэрэнгүй бас ярилцах болно. Тэгэхээр өнөөдөр бас маш олон мэддэггүй зүйлсээ би хүртэл мэдэж авлаа. Тэгэхээр бас яг энэ нэвтрүүлгийн маань үзээд, подкастын маань үзээд хүмүүс бас нэг сахараа үзүүлчихье даа гэсэн бодол бас орох юм шиг санагдлаа. Тэгэхээр хүрэлцээрсэн та бүхэндээ бас маш их баярлалаа. Тэгэхээр манай Хамдаарц ТV-гийн амбулатор подкастын зүгээс та бүхэндээ бас бяцхан бэлгийг бэлдсэн. За баярлалаа. За тэгэхээр амбулатор подкастын хамгийн эхний дугаар та бүхэндээ 1-р эмнэлгийн VIP тасгаас хүрлээ. Эрүүл мэндийн боловсрол олгох төслийг дэмжигч Аз фарм. Монгол Өв соёл цагаан сар 2026 үзэсгэлэн худалдаа Урангаан UG Expo төв 2 сарын 1-ээс 17-ны өдрүүдэд